moving too fast. Moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants. За сайн уу өдрийн мэнд. Би бол яг чамайг сувдаа гэд мэдж байгаа. Гэтэ хоёулаа өнөөдөр альбиасаа гоё өөрийгөө танилцуулаад тэг өөрчлүүлж яриа те. За сайн байна уу? Намайг Сув Цүрэн гэдэг. Би бүгд найрамд Солонгос улсад одоо 70 дахь жилдээ амьдарч байна. Энд магистра төгсөөд тэгээд одоо ажил хийж байгаа. Тэгээд нөхөр хүүхдээ хамт амьдардаг. За ер нь бүр эхнээс нь эхлээл та хоёлаа яаж яваа Солонгост ирч юу? Бас нөгөө бусдын адилаар сурах гал ирсэн байж тээ. Тэр талаараа тэгээд мэрэгжлийнхаа талаар гоё дэлгэрэнгүй танилцуулбал. Би болохоор бүжигчин мэрэгжилтэй соёл урлагийн сургуулийн бүжгийн багшийн анги төгссөн. Тэгээд 2010-аас 17 хүртэл үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллаж байсан. Тэгээд яг 17-нд нөгөө нэг энд нэг орчин үеийн 5 сарын бүжгийн сургалт бүртгэлж ийн гэж тэгжсэн. Тэрэнд нь бүртгүүлээд тэгээд тэнцээд шалгалт өгөөд тэгээд тэр бүжгийнхаа сургалтаар ирсэн. Тэгээд харин Азалж тэр сургалтанд орсон бүх хүүхдүүдийг нөгөө Сөүлийн их сургуулийн хэлний бэлтгэлд өнгөө суулгаж ийсэн. Тэгээд 5 сар яг нөгөө хэлний бэлтгэлдээ сурж байхдаа за ер нь Солонгос сурвал аягүй гоё байна гэж шийдээд тэгээд тухайн сургуулийнхаа нөгөө ажилтнаас нь гуугаад би ингээд энэ сургалтаа дуусгасан ч гэсэндээ үргэлжлүүлээд хэлний бэлтгэлдээ сурж болох уу гэдгсэн чинь болно. Шалгалтаа өгөө тэнцэх юм бол болно гэд. Тэгээд шалгалтаа өгч тэнцээд хэлний бэлтгэлээ бараг жил хагас тэндээ сурсан. Тэгээд бусдын адил тэрнээсээ хойш их сургуульд ороод тэгээд 2023 онд их сургуулаа төгссөн. Магистр. Магистрат гэсэн тий. Тэгээд би сувдаг нөгөө нэг юуны шүтний эмнэлгийн орчуулагч гэдгээр нь мэдээд байгаа. Тэгээ өнөөдөр хоёулаа нөгөө ярилцах сэдвийнхаа талаар өмнө нь ярилцж байгаа гэсэн чинь шүтний тухай, тэгээ шүтний эрүүл ахуйн тухай, амны эрүүл ахуйн тухай, тэгээ дээрэс нь хүүхдийн шүтэ харьцалгаа, тэгээ ээж аауд бас мэдээж одоо шүт эрүүл байж ижил ээж аауд өөрсдөө айгүй салхигаттай ээж иж хүүхдийн шүт бас айгүй эрүүл байх гэдэг шүү дээ тий. Нөгөө цөөр хүмүүжил гэдэг шиг тэр тухай ярилцъя. Тэгээ бас миний хамгийн их нөгөө тэсэж ядж байгаа сэдв болохоор бас нөгөө хоёлаа Солонгос төрсөн тухайгаа гоё тэр дурсамжаа хуваалцъя гэсэн айгүй ойрхон байгаа штэ. Жил гарангийн өмнө анхны хүүхдээ үлгэдэж авсан тий. Тэгээ тэр нь бас одоо харийн нутаг, хүний нутагт ингээд хүүгээ үлгэдэж авсан байгаа. Тэр гоё дурсамжаа хоёлаа мартаагүй дээрээ гоё ингээд дурсамж алгаад үлдээчээ гэдээ ярьсан тий. Чи альнаас нь эхлэв мэ? За аль нь ч байсан яах вэ? Аль нь ч гэсэн яг уу. За тэгвэл бүр эхнээс нь л эхлэе тий. Эхлээд ямар ч сан 2-6-аас харснаас л эхлэе тий. Ер нь төлөвлөсөн байсан уу эсвэл төлөвлөөгүй байсан уу? Яг бол төлөвлөсөн байгаагүй. Одоо нөхөртөөгөө танилцаад 1 жил гарсан болоод бид хоёр энд хурмаа хийсэн. Тэгээд хоёр талын маань ээж аав энд бас ирээд тэгээд Галил Монгол гэж цуглаанд явдаг байхгүй юу? Тэгээд тэр сүм дээрээ хурмаа хийгээд тэгээд хурмаа хийснийхаа нэг дараах нь жирэмсэн болсноо мэдсэн. 1 сарын дараа 2 сарын дараа. Тэгэл тухайн үед болохоор баг илтгээгүй. Дөнгөж нөгөө хурмаа хийсэн болохоор арай болоогүй ингээд байгаах гэж бодож байгаа. Тэгсэн чинь жирэмсэн болцсон байсан. Тэгээд хяналтандаа ороод Солонгос улсад төрөөд ер нь бол айгуу сайхан төрсөө. Тэгээд нөгөө өөрөө бүжиглдэг байсан болохоор 4 сартаагаас нь йогийн дасгал айгуу хийдэг байсан. Амьсгалын дасгал. Нөгөө одоо нөгөө анхны төрөл тэгээд нөгөө 30 гараад төрсөн болохоор жоохон айжсэн хүндрэлтэй байх вэ ингэчгүй тэгчгүй гэл нөгөө жирэмсэн ээж жоохон айцтай байгаад идэг шүү дээ тий. Цаанаасаа нэг тийм айц төрөөд тэгээд тэрнээс өөрийгөө нөгөө хамгаалахын тулд амьсгалын дасгал 4 сартаагаас айгуух идэвхтэй хийдэг байсан. Айгуух алхахдаг хөнгөн шингэн тэгээд хагас өдөр болгон бүжгийн сургалт ордог байхгүй юу хүүхдүүдэд одоо энд амьдардаг монгол хүүхдүүдэд бүжгийн сургалт ордог. Тэрийг болохоор баг төрхийнхөө өмнөх 7 хоног хүртэл орж ирсэн. Тэгээд өөрөө далмаар нөгөө бие хөнгөн дасгал хийгээд тэгээд түрүү нөгөө асуусан шүү дээ. Энд төрхийн
одоо давуу талч гэх юм уу Монголд бас яг сайн ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ энд хэрвээ та улсын даатгал ингээд төлдөг болвол нөгөө сая воны карт өгд юм билээ. Тэгээд тэр сая воноор одоо сар болгоныхоо хяналтанд ордог. Эхад ороод бүх шинжилгээгээ бас тэгээд өвөл энтер төрхөөр авах юм бол үнэгүй вакцина хийлгээ. Тэгээд яг тэр сая вон нь яг төрөхөд яг л таард юм байлээ. Хамгийн сүүлд төрөөл өөрөөрөө төрсөн болохоор нэг 250,000 орчмыг уншуулад тэгээд нэг яг өөрөөс гарсан мөнгө нь бол бүх үйлчлэг бүх сарынхаа хяналтны мөнгнөөс нэг 30,000 л дутуу гараад өөрөө бол 30,000-ыг төлсөн. Тэгээ сайн нөгөө өөрөөрөө төрсөн гэж ярьж штэ. Яаж ч шууд ингээл нөгөө талбайд яг кодлет өөрөөрөө төрсөн гэж юм гол яг нэг өвдөлт нь ингээл бидрэгдээд авахгүй хэр байсан. Ямар байсан төсөөллөөс хэр байсан. Тэрнээс амар их айжсэн. Тэгээд яг нөгөө төрх 7 нэг 38 7 болоод төхөөд ирэнгүүт нь нөгөө нэг ингээд өөрөө төрж исэн олон төрсэн эгчнэр ч юм уу найзуудаас асуугаад за одоо яаж өвдөхгүй хүн шиг альтайхад нэг 2 яс таалгах вэ гэж. Тэгээд ананас иддэг гээл тийм ананас идэл савны амсар нээдэг гээл тэнгүүт нь ананас идэл бас нөгөө нэг хар хам билүү тэрийг иддэг гээл тэнгүүт нь тэрийг идэл тэгэл нөгөө дасгалаа хийгээл хэрэгтэй гэсэн болгоныг л төрүүлж өрчилж хийсэн. Сайн гэсэн болгоны ч ерөөс өвдөхөөс айгаад за өстө олон цаг л тэгэл нөгөө өөрөө айгүй нөгөө залбирдаг болохоор одоо ингээд амар олон цаг ингээд өвдөж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан эмгтэй хүн болохоор ямар ч байсан төргийн өвдөлтийг бол ингээд мэдрэх бас ингээд хэрэгтэй авах гэж бодсон. Мэдэрч үзье гэж бодсон гэх юм уу? Тийм. Мэдэрч үзье гэж бодсон. Гэхдээ нэг урт биш байгаасаа гэж айгүй бодоод ээж байсан чинь яг нэг цаг л өвдсөн аюураа. Ямар гоё. Тэгээд яг өглөө нөгөө 9 цагт хэмлэг дээр очиод тэгсэн чинь нэг хуруу савны амсар нэг хуруу нээлттэй байна. Чи болоогүй сайн аалах гэл тэгээд захгүй. Тэгэл явж исэн чинь нэг цагийн дараа үзүүлсэн чинь 2 болцсон байна. Дахиад нэг цагийн дараа 3 болцсон байна гэл. Тэгэл айгүй хурдан нөгөө нэг дасгал хийснийх юм уу яасан. Тэгээд айгүй хурдан нэгдээд яг амар ирчтэй өвдсөн нь бол яг 1 цаг өвдсөн. Гэхдээ тэрийг нөгөө нэг цаг өвдөн гэж мэдгүй байгаа шүү дээ. Нэгэнт ингээ өвдөлт эхэлсэн. Тэгэл нөгөө сувлагчаасаа энэ өвдөлт яг хэр удаа өргөлжлөхөө надаас энийг аваад би юу н чадахгүй байна. Дамаа тэр нөгөө хаалгааныхаа өрөөрөө аваад явчих л та гэлгүй. Амар өвдөлт хаалгаа гэдэг өч сэтэлт хийсэн болохоор сэтэлт чинь нэг юм ингээ ямар ч завсаргүй өвдөлт юм лээ. Өөрөөрөө нөгөө өвдгөр чинь 30 минут амраал 15 минут амраал ингээд хэсэг гайг болдог гэсэн. Миний холбоор ингээд 1 секунд ч ингээд гайг болоо бүтэн яг цагийн турш ингээд өвдсөн чинь ойлгож байна. Амар хэцүүс одоогүй л гэсэн чинь үгүй нэг ингээд өвдөд эхэлсэн бол төргөөс өөр арга байхгүй одоо чи чадна гэдэг юм чинь бүр энэ чинь гэхдээ айгаа нөгөө монгол хүмүүсийг төрүүлэх айгаа туршлагатай юм ч байсан. Чи чаднаа монгол эмэгтэйчүүд амар юм төвчээртэй чи чадна гэсэн байгаа тэгэл төрүүлсэн. Гэхдээ яа бас тэр сэтэлтийн тариаг хийхээр уус бүр дорсон ч сэтрээд байна. Би бас яг тэр тариаг хийлгэж төрсөн байхгүй юу. Тэг бас чанга шүү те. Ерөн тэгээд нөгөө ээж хүн болно их байна гэдэг бол тэгэл яг харин яг нөгөө өөрөө нөгөө төвчнийгөө дараал тэрийг амар ойлгох юм байна. Дараа нь ингээд ээжигээ харахаар намайг ингэж амар зоовж төрүүлсэн байсан байж тээ гэл. Одоо өстой ачиг найруулах юмсан гэдэг чинь жинкнээсээ л бодогд юм лээ. Өөр тийм нэг яг боддог гэсэн яг тэгж амар ойлгодгоо. Яг үнэндээ би бас яг тэгжсэн. Хүүгээ бас яг үлгэдэж аваад яг бүр яа ийм амар өвдөлтийг ингэж тисээд тэгээ ганцхан хүүхэд биш. Манай ээж чинь 4 хүүхэд төрүүлсэн юм байдаг байхгүй. Тэгээ бодсон чи бүр ингээд хайр бүрэн ингээд ундраал. Тэрнээс хойш тэгээ нөгөө одоо ээжүүдийг энэ төр харахаар бүр ямар мундаг юм бэ гэж боддог чинь. Хайр үрээддэг тэгээ цаанаасаа бүр ингээд гоё хайрламар санагдаад. Хэр мундаг юм ба гэж бүр гişрмээр санагдав.
би яг охиноо би 2 хүүхэдтэй байхгүй. Охиноо ингээд Монгол төрүүлжсэн. Хүүгээ болохоор Солонгос төрүүлсэн байхгүй. Тэгээд охиноо яг ингээл юу ч мэдгүй ингээл жаахан бахаа ингээл гүйж явж байгаа л төрүүлж байгаа шүү дээ. Тэгээд яг тухайн үед болохоор ээж аавынхаа хажууд ээж аавын дэргээд ингээл хайртай бүх хүмүүсийн хажууд ингээд төрсөн байхгүй. Тэгээд тэгэхээр чинь эрхлээл те чихэр живэсэдэж ингэж эрхэлж явж байгаа л тэгээд яг хөө төрхийн өвдөлт бол мэдээж үгээр хэлшгүй л амар байсан. Гэхдээ сэтгэл санааны хувьд бол ингээд бүх хайртай хүмүүс хажууд ингээд намайг хамгаалаад те чи чаднаа миний охин ингэж чи за ингээд төрөөл гарч ирэхээр ингээд шүл устаа өгөөлтэй ингээд хайрлал үнсэл тэр бүх ингээд хайрыг мэдэрч ингээд төрөх нэг өөр юм байлээ. Тэгээд дараа нь нөгөө Солонгост ирээд хүүгээ төрүүлэхэд яг нөхөр яг ингээл яг бүх юм ингээл дээрийн толгой дээр ингээл буучж байгаа шүү дээ. Тэгэхээр шал өөр сэтгэл зүйн бүр ингээд шал өөр эрс хоёр зүйлээсэн байхгүй. Тэгээ тэрний дараах сэтгэл готролч гэсэн надад нилээ ингээд аяг хүчтэй ингээд хоёр хүүхдээр аягүй их ингээд өөрчлөлт гаргацсан. Тэр тал дээр ер нь ямар байсан бэ? Ер нь бол яг нөгөө нэг ингээд гардаад нөхөртөөгөө хоёулахнаа байхаар хэцүү байсан. Одоо хэрвээ яг ингээд Монголд байсан бол тий ядаж ингээд найзындаа ч юм уу, ах トゥ угиндаа ч юм уу ганцхан цаг ингээд туслаад өгөөч нэг өөрөө имплект ингээд очиод үзүүлчмээр байна ч юм уу тий. Ямар нэгэн ажил ингээд гарна штэ. Тэгэхээр ингээд ямар ч арга байхгүй. Тэгэл дандаа нэг ингээд хүн гуугаад байлтай юм шиг. Тэгэл ёо нөгөө нэг ингээд хүүхдийнхаа хажуугаар нөхрөөс ингээд хүнд ажил хийж байгаа штэ. Өглөө ингээд үүрээр босоод ажил хийчихэл өдөр ингээд ороод ирэхэд гэрээ ингээд цэвэрлчих юмсан, гэрээ цэвэрлэхэн байлгачих юмсан, хоолоо айгуу сайхан гой хоол хийчих юмсан гэл тэгээд нөгөө амжихгүй тэгэл тэгэнгүүт өөрөө дотроо амар ингээд бухимдал би амар муу байгаа юм шиг санагдал. Тийм өөрийгөө амар болохгүй. Тэгэл за өөртөө өөр нь айгуух тийм нөгөө дотгошоо болцсон ч үгүй юм уу. Тэгээд ингээд хүн ирээсэй гэл айгуух ингээд боддог болсон байсан. Тэр зайс маань ирэх болов. Өнөөдөр хин ирнэ гэсэн блэ гэж. Эсвэл ингээд тэднийд очимоор санагдал, ийшээ гармаар санагдал. Нөгөө одоо ингээд бодоод хахад жоохон сэтгэл готрол байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээсээ ингээд жоохон гарчих гад арга замаа ингээд хайгаад. Тэгээд нэг юм нь болохоор хүүхдээ 3 сартаад нь цэцэрлэгт өгцгий. Одоо тэгээд нөгөө монголчууд одоо сонсох юм бол Монгол хүмүүс сонсох юм бол гайхаж штэ 3 сартаа. Одоо яг тэр хүүхд маань 3 сартаа гэхээр цэцэрлэгт яваад нэг жил болж байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо ч гэсэн жоохноор байгаа штэ. Тэгэхэд чинь хаарны алхаар цэцэрлэгт өгсөн гэж бодохоор одоо би яс арай л чангад цэцчээ гэж хаяа боддог байхгүй юу? Гэхдээ тэр үед болохоор яг ингээд нөгөө хаюулахнаа байж агаад хүүгээ цэцэрлэгт өгөөд эхлээд ингээд тэр чинь одоо нэг 2 цагаар аваад дараа нэг 3-4 цаг болгоод нилээ ингээд багшд нь тэр хамт олонд нь орчинд нь айгуу тасгадсан билээ. Тэгээд нэг ерөнхийдөө 2-7 хоносны дараа бүтэн цагаар ингээд явдаг болсон байхгүй юу. Тэгээд анхны ганцхан цаг цэцэрлэгт нь өгчөөд ирэхдээ амар ингээд завтаа болсон юм шиг санагдаад гинт ингээд амар гоё өөртөө зарцуулах цаг гараад ирсэн чинь яг юу хийх ёстойгоо мэдэхгүй. Олон цаг болсон юм шиг. Тэгээд тэр нэг цагийн цаг дотор амар их юм амжуулчихж байгаа байхгүй ингээд хоолой хийгээл гэрээ цэвэрлээл босод гадуур ингээд ажиллаа ингээд амжуулаад нуруунаас ингээд амар их ачааны маань ингээд талыг ингээд хөнгөвчлсэн юм шиг яг тийм мэдрэмж төрж исэн байхгүй юу. Тэгээд ер нь тэгээд яг ингээд одоо Монголд байдаг одоо төрсөн эмэгтэйчүүд сэтгэл готрол ордог гэж айгүйх тэгдэг штэ. Ер нь төрсөн эмэгтэй болгоны 80-аас 90% сэтгэл готролд ордог гэдэг нь нийгмээс тусгаарлагддаг болохоор тэгдэг юм шиг санагдсан. Миний хувьд болохоор ингээд дөнгөж 3 сар болоод хүүхдээ тодорхой хэмжээд өдрийн хэдэн цаг ингээд цэцэрлэгт өгчөж байгаа болохоор өөртөө цаг зарцуулах ч юм уу, өөр бусад ажлаа амжуулах ч юм уу, тийм цаг гарсан болохоор яг тэр тийм сэтгэл готролд орсон гэх айгуу тийм хугацааны айгуу баг ороогүй. Яг тэгтээ ганцаараа ингээд 2 жил гэртээ хүүхдээ харна гэх юм бол амар хэцүү болох юм бэлээ.
Тийм чиний талаар нөгөө эрт ингээд хүүхдээ ингээд цэцэрлэгт явуулж байгаа болохоор нийгэмтэй айгуу хурдан харилцаанд орчих гэж тийм хүмүүстэй харилцаа. Тэгээд дээрээс нөгөө цэцэрлэг нөхцөлтэйгээ яах бол ийх бол миний хүүхдийг муу харах болов сайн харах болов унчих болов юу бол ямар хоолж байгаа л гэдэг ингээд нөгөө санаад бас зоох магадлал байсан л та. Гэхдээ өөрөө яг нөгөө цэцэрлэгүүдээр яваад орчин тойрны үзээд багштай ингээд танилцаад тэгээд бүтэн 7 хоног тэр цэцэрлэг дээр нь хамт ингээд байж үзсний цэцэрлэгийг сонгож байгаа байхгүй юу. Тэгэхээр хамаагүй ингээд нөгөө амар тайван итгэлтэй за хүүхдийн маань айгүй сайн харж чадах юм байна. Хоолыг нь сүүгийг сайн унтуулад ингээд харж чадах юм байна гэж нөгөө итгэсэн учраас өгсөн. Тэгээд яг Солонгост бол хүүхдийн тэр баг ийм ялах үе ийм цэцэрлэг бол 2 хүүхдийн дунд 1 багштай байд юм билээ. Тэгэхээр ер нь миний хүүхдийг ингээд газар унгаач болов ч юм уу тийм нөгөө айц айгу багтай баг ийм дээгүр тийм ингээд тавих юм байхгүй ерөнхийдөө ингээд өнхрүүлдэг ийм тоглоомнуудаар тэгээд жоохон томрогдсмаа бас хүүхдийн хөгжил ч гэсэн шал өөр болж эхэлдэг тийм олон хүүхдүүдтэй хамт өдрийг өнгөрүүл айгу их юм 3 сартай байсан 3 сартай нөхсөн гэдэг чинь шүү дээ тэгэн гол шууд бор хоолнд ороогүй байсан юм шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй хоёлаа ингээд манай Солонгос төрсөн төрөгч байгаа ээжүүд ингээд үзчихэж магадгүй шүү дээ. Одоо яах бол хүүхдээ төрсний дараа хэдэн сартай цэцэрлэг төрөх эсвэл хөхүүлээд ингээд сууж байхдаа үзэж байгаа ч юм уу. За энэ хүүхдийг одоо хизээ цэцэрлэг төгөөл болох юм бол доо гэж бодож байгаа. Бас санаа зовж байгаа. Чиний түрүү хэлсэн чинь дээ багш нь одоо муухай андчих үедээ миний хүүхдийг унгаачих үедээ энэ бүх нөгөө ийм шаналл гэх юм уу санаа зовноор энэ бол ингээл ээж болгонд байгаа шүү дээ. Ялангуяа энд ажиллаж амьдарч байгаа ээжүүдтэй итгэж чадахгүй ингээл сайн итгэж чадахгүй. Нүднээс далдаар яаж ч бол энэ сайхан өөр юм гээл те. Энэ тал дээр ер нь анханасаа ээж өөрөө сэтгэл зүгөө яаж бэлдүүл зүгээр юм шиг санагдсан бэ. Одоо ингээд чи сайн хэлж итгэх хэрэгтэй гэдэг те. Тэрийг яг ингээл авшруулсан юм. Нэгдүгээр яг нөгөө нэг цэцэрлэгүүдээр нь яг ингээд явж үзмээр юм байлээ. Миний хувьд болохоор нөгөө цэцэрлэгийн аппликейшн гэдэг штэ. Тэгээд ойрхон нэг 4-5 цэцэрлэг байсан байхгүй юу. Тэгээд одоо сэтгэлдлүүдийн бүгдийн нэг нэгэнгөө ингээд уншаад, орчуулад, үнээс асуугаад тэгээд сүүлдээ яг нэг 2-ын ингээд сонгоцсон байжгаад яг би ичилж очоод тэр захиралтай нуулзаад, багш нартай нуулзаад ингээд ирэхээр нэг мэдэгддэг штэ. Хүүхдэд ингээд хэр хандж байгаа яг ингээд эцэг эхчүүдэд нь бас хэр хандж байгаа хамт явж байгаа бас хүүхдүүд нь ямар байна хоорондоо ямар байна ерөнхий тэр цэцэрлэгийн уур амьсгал ингээд дотоод орчин нь ямар аяг мэдэгдэг ш. Тэрийг айгуу ингээд олж харах нь айгуу зөв юм байлээ. Тэгээд тэр ингээд мэдрэмж хэрвээ авсан тохиолдолд итгээд ингээд явуулж ингээд болохоор байгаа байхгүй юу? Орчныг ч гэсэн хараад за өндөр ийм үзүүртэй ийм тавилга байхгүй байна. Ийм 3 сартаагаас хойш ийм тоглоомоор миний хүүхдийг тоглуулах юм байна гэд. Хоолны тал дээр болохоор баг хоолнд ортол нь сүүгийн угжийн өгч явуулдаг. Тэгээ манай хүүхд болохоор аюугаар өдрөн цэцэрлэг дээр угжаа идчихэд орой нь болохоор мөм өгчдөг гэсэн байхгүй юу. Тэгээд цэцэрлэгийн багш нь болохоор 4 сартаагаас ерөнхийдөө аль нэг нь ингээ голчдөг шүү. Бэлтгэлтэй байгаарэ. Хүүхд өөрөө сонголтоо хийдэг шүү гэсэн чинь яасан юм манай хүүхд жоохон нэг бандгарахгүй юу. Тэгээд өксөн болгоныг л иддэг байсан. Тэгээд азар угжаач иддэг. Одоо ч гэсэн мөмөч иддэг, угжаач иддэг давхар 6 сартаагаас нь хоолнд оруулсан. Тэгэхдээ хоолыг болохоор 11 сар хүртэл өглөө алга өөрөө хийж явуулдаг гэсэн. Ер нь ээжүүд нь өөрсдөө хийж явуулдаг юм лээ. Тэгээд би зөндөө ном уншиж аваад бантан ч юм уу Монгол ийм хоолуудаараа хөвчлэн махтай тийм хоолыг өглөө алга хийгээд явуулцдаг. Харин 11 сартаагаас нь цэцэрлэгийн хоолнд тасгаж эхэлт юм лээ. Тийм бага. Ямар хичээнгүй ээж вэ? Ямар мундаг ээж вэ? Би ганцхан хийхгүй байгаа. Ингээ судалцсан бүгдийн цэцэрлэгт явхлаар 11 сар хүртэл хоолыг хийж өгнө шүү гэж хэлдэг юм л. Окей, чил ганцаар юм. За баярлалаа. Хотлаа. Гэхдээ нэр айгу гоё. Угаасаа тэгдэж штэ нэг юм гоё ээжүүд байдаг да ээж хүний нэг юм бодол яг л ингээл гоё мэдрэмж нэг байгаа байхгүй ингээл өөр хүүхдэд санаа тавьдаг хайрладаг байнга санаа зовдөг тэ ингээл нэг кэрлэл халамжлал ингээл угаасаа л ээжийн одоо сэтгэл зүй ээжийн л юу штэ хандлага тэгээд
За хүүхдээ ямар ч ингээд цэцэрлэгт явуулчлаа. За тэгсэн чинь одоо ингээд нөгөө дөрвөн улирлаас шалтгаалаад нөгөө хүүхд мэн ханиад томуу тасах. Тэгээ Солонгост чинь Монголд одоо ямар байдгийг сайн бас яг үнд энэ дээрээ ингээд удцсан болохоор бас төсөөлж явах муу байгаа байхгүй. Гэтэ ер нь Солонгост бол тэгдэж байсгээл гар ам одоо хүлний өвчин гээл те тэгэл ам гээл тэгэл нүднээс ингээд цатаал ер нь ингээд нэг байсгээд нялхтаа ингээд нэг тусдаг бас нэг тийм өвчнгүүд байгаа гэдэг ш. Тэдрийг яаж давж гарч ийн. Тэгээ дээрэс нь ханиадны асуудал ер нь ямар ханиад яаж тэрийг ингэж ер нь яг цэцэрлэгт явснаас хойш үе ингээд нөгөө ханиад төрчдөг байхгүй юу? Тэр чинь олон хүмүүс байгаа болохоор тэгэхээр нөгөө багш нь болохоор айгуу сайн тэр тал дээр айгуу нэг мэдлэгтэй багш байсан. Ерөөсөө хүүхдээ дархлаа энэ орчинд дархлаа тогттол нь ерөөсөө тарслуулж болохгүй. Имийн өгөөд эмчдэр очиод имийн яг тохирсон имийн аваад тэгээд имийн уулгаад явуулаа лээ. Тэгжээд л яг энэ нөгөө байгаа хүүхдүүдтэйгээ цэцэрлэгийнхаа орчинд дасаад одоо дархлаа суугаад ханиад нэг хүрхээ болчихноо гэдгсэн яг тэгсэн. Эхний нэг өвгөл алаад нэг 3 удаа айгу ханиад түрээд тэгээ хүндрээгүй байхад нь эмчд очиж үзүүлээд өглөө нэмийг аваад тэгээд багшд нь за им аваад ирсэн шүү уулгаарай гэж багш нь яг зааврын дагуу имийг уулгачдаг. Тэгсээр агаад дархлаа тогтцсон юм шиг байгаа. Одоо нэг ахтар ханиад түрээд дээдгүй. гайг болсон. Нэг удаа нэг 40 хүртэл халуураад 2-3 хоног тэгээд бүр сандраад түргэн явсан байхгүй. Тэгсэн чинь түргэн болохоор яг хүүхдийн эмч байдгүй юм билий. Сандарсан үед бол тэгээд дээрээс нь нөгөө түргэн болохоор чинь яг нарийн юмыг сайн мэдэхгүй зөвхөн одоо түргэн тусламжийн л ингээд үйлчилгээ үзүүлдэг болохоор бүтэн биеийн шинжилгээ л бид нар хийж чаднаа. Тэрнээс биш яг нарийн ийм өвчнийг гээд тусалч юм уу тариа ч юм уу имийг бид нар одоо өгч чадахгүй. Маргааш хүүхдийн имлэг орж ижил та нар мэдгээд яг бүтцэн өдөр таалчаад тэгж байсан. Тэгсэн чинь харин чихэн өвдсөн байсан. Тэгээд ээжүүдтэй нэг юм хэлэхэд болохоор бас имлэг болгон яг адилхан байдгүй юм байлаа. Жишээлбэл чихэн өвдсөн байсныг нь 3 өөр имлэг орж иж хамгийн сүүлийн имлэгийнх нь эмч нь хэлсэн байхгүй юу? Мэдсэн байхгүй юу? Чихэн ерөөсөө чихэн шалгасан мөртлөө зүгээрээ ингээд нэг ихний хоёр эмч нь сайн шалгаагүй юм эсвэл багаж таныг төхөөрөмжөнд тэгсэн юм болов тийш таарсан. Тэгээ яг 3 дахь дээр нь бараг жижигхэн имлэг дээгээд голоод орсон имлэгийн маань имч болохоор өөе энэ хүүхд чинь чихэн амар өрсөлтэй чи өөрөө хардаа ингээд улаацсан байсан чинь нэрээ нэг чихэн аягүй өрсөлдсөн улаацсан байсан байхгүй. Тэгээд яг тэр дараа шарж өгөөд тэгээд им өгсөн. Тэгээ урд нь би ингээ 2 имлэг орсон чинь надад чих өвдсөн гэж хэлээгүй. Тэгээд ийм 2 антибиотик өгсөн гэсэн чинь чихэн ингээ өрөвцөн тохиолдолд бол ингээ дарж чадхааргүй тийм 2 хөнгөн антибиотик өгсөн байна. Энийг уугаад бол ямар ч ингээд өвдөлт нь намдахгүй. Тэгээд жоохон хүчтэй антибиотик өгөөд 3 хоног халуурсан бүр аргаа ирсэн байсан чинь ашгүй тэр эмчтэр очиод чихийн нэг шааруулаад тэр эмийг өгөөл тэгэл оройн зүг зүгээр болоод сайхан өвдсөн. Тэгэхээр би одоо Солонгост ээжүүдтэй хэлэхээр ямар нэгэн одоо ингээд өвчнийх нь нөгөө ингээд яг мэддэхгүй халуурсан байна гэж ээжүүдийн групп төр тэгдэг штеп. Тэгэхээр имлэгээ солиод үзээрэй гэж бас зөвлөмөр юм байлээ. Яг үнэ. Ийм ч болгоны арга техник өөр, тэгээд багаж таныг төхөөрөмжийн ч өөр, яг нэг юм том имлэг гэхээрээ сайн биш юм бэлээ. Жижиг ч гэсэндээ хүүхдээ айгүй ингээд тулж үздэг, хилээг байхад нь ингээд бүх юм үзчихдэг нэг тийм сэтгэлээрээ хүмүүс байдаг штеп. Тийм юм чи болов илүү сайн юм билээ. Яг тэр би бас тэгж бод яг нэг гоё юм сайн үздэг яг тохирдог тэр имлэгээ олчих юм бол яг байнга тэндээ ингээд очиод гоё ингээд ярилцаад эмчтэйгээ байнга ярилцаад хүүхдийн маа нөгөө багаас нэг үзчихэр чинь бас тэр эмчээс өөрөө бас за энэ хүүхэд нэг ингэдэг дээ гэдэг үздэг болчихдог тий. Би бас одоо яг байнга нэг эмчтэр очдог байхгүй яг ингээд очихоор яг амар манай хүүхдийн түүхийг бүр аягүй сайн мэдчихэж байгаа болохоор айгүй харилцаад амаар ээжүүдтэй бас тэгж зөвлөмөр байна. Тэг ер нь эхлээд угаасаа эрэл хягуул айгүй их болно шүү дээ. Тэр донд чинь ингээл айлын имлэгийн тохирохын ямар юм чинь сайн ингээл те. Тэгээ тэр донд ингэж явж идэл нэг яг гоё сайн хүн ингээ олчих юм бол тэндээ ингээ байнга очиод. Тэг хүүхдийн чих өвдөх хэцүү энэ юунаас болт юм бол манай үгийн бас чихэн айгүй багтаа өвдөж эхэлсэн шүү дээ. Хөрхиантай хамар хоолой чинь ерөөдөө нэг гээд тэгдэг шүү дээ. Тэгэхээр жоохон хүүхдийн чих хамар хоолойн тэр судас нь
сувган гэх юм одоо тэр яг ууддаг газар айгу тийм ойрхон ийм бийдэг юм шиг байлээ. Тэгж тайлбарж өгсөн. Тэгээд ханиадтай нус нь жоохон ханиад түрээд удаад юм уу эсвэл нустай жоохон удчихаараа чихэн өвдчихдөг гэдэг чинь. Тэгэл тэрнээс хойш юусаа нусын сугс ороод. Ханиад үрчингөт нь нусын сороо. Носыг нөгөө нэг соруулдаг юм. Соруулдаг юм. Жойдтэй аль нөгөө хуянт үзээд буруу сорчих юм. Айгаад байдаг гэсэн тэгээд сурдаг юм байлээ. Тэгээд юу агаад бас нөгөө нэг ингээд ус үшээ нэг шингэн хийж агаад ингээд шахахлаар ингээд нөгөө талаар нь ус гараад шприц хийж агаад шприцээр шахаад. Тэр хэрэг юм байна нэрээ. Зүгээр санагдсан шүү дээ. Зүгээрээс нөө сарснаасаа илүү туршиж үзье. Сарснаасаа илүү хүүхдэд завир нь жоохон бага юм шиг л. Тийм байж магадгүй тэг яг ингээ гаргаж байгаа болохоор. Тэгэд битэрий яагаад нөгөө нэг өөр арга яриад инээгээд инэхээр нөгөө зарим хүмүүс тэгдэж штэ нөгөө хөвшин айл нэг дээр вэстэлээ нөгөө ам амаараас ороод идэм байлээ шүү. Та нар болохгүй шүү. Тэр чинь нөгөө хамрын саал хүүхдээ хамрыг дээждэг гэдэг шүү. Тийм хүмүүс одоо хүртэл байд юм билээ шүү. Хүүхдээ амрыг тэгж болохгүй шүү гэж яриад байгаа шүү. Одоо ингээд анзаарахаар эргэжтэйчүүд ялангуяа эргэжтэйчүүд хамрын салст нь айгуу гинтэлтэй байгаад идэг шүү. Салст хөвчин гинтэлтэй. Жохон бахаас нь сарснаас авсан гэж магадгүй гэж би бодсон. Харттай шүү. Өөрхөдөө тэр үед тэгээд бодвол өөр бас тэгэл нарийн тийм арга энэ төр бас шипризэлэр гараагүй л байсан байх л да тийм бас. Тийм. Одоо нөгөө яг эмнэлэгтэй ажиллах. За тэгээд яг ойлгомжтой болж байгаа байхгүй юу? Эмнэлэгт за хизэнээс эхэлж ажиллаж эхэлсэн бэ? Энэ талаараа яриач туршлагын талаар тийм. Би нөгөө түрүү магистраа хийсэн хамгаалсан гэдгсэн шүү дээ. Тэгээд магистраа төгсөөд D10 визтэй нэг 6 сар явж агаад тэгээд нөгөө Тарамин гэдэг аппликейшн байдаг штэ. Ажил одоо хайдаг аппликейшн. Тэрэн дээр Irax-ага одоо CV-гээ бичээд тэгээд ерөнхийдөө ажил хайж эхэлсэн. Тэгээд ажил хайж явахдаа энэ одоо ажиллаж байгаа ажлаас маань ингээ ярилцлаганд орооч гэж хүсэлт ирээд тэгээд ярилцлаганд ороод одоо Янсэ Юлайн шүдний имлэг гэдэг энэ имлэгийн маркетинг дээр ажиллаж байгаа. Ер нь хизэнээс хэлсэн байх гэхлээр хүүхдээ цэцэрлэгт өгөөл ажил хайж эхлээд яг тэр 3 сартаагаас 4 сартаагаас ажил хийж эхэлсэн. Янсэ Юлайн гэдэг угаасаа байсгээл фэйсбүүкээр найз олтой ингээл бүжиглээд гараад ирчихтэй. Чи гэж таавал байсгээл та нар би их сайхан санаж байна уу? За наргаа байсан шүү. Айгу цавлаг ингээ гараад ирсэн шүү дээ. Нөгөө урлагийн төртлөөр гоё ажлынхаа жоохон нөгөө тийм дөө хөгжим дөө хөгжим буюу хөдөлгөөнтэй юм дуртай тэгээд тэрнгээрээ л байгаа л зарим хүмүүс жоохон дургүй юм шиг. Зарим нь болохоор орчхаар ингэж бүжгэлж өгөөрэй ямар хөөрхий ингээл яг тэгэл хүний л хүлээж авч байгаа шүү дээ. Хөөрхөн байсан шүү дээ. Яста тийм. Гэтэ ямар сони байгаа л ийм чиглэг багт чинь дээ. Гэтэ тэгдэм байлээ. Намайг бас нэг бичлэг хийгээд удаагүй ахт хүртэл зарим нэг хүн ингээд чатаар орж чи над уруулаамаа гэж. Тэгээд олон хүн дотор угаасаа зарим хүн таалагдахгүй байж болно. Одоо нөгөө сүүлийн үед тэгдэг болсон шүү дээ. Нэг наалтхаа байсан. Юу ч наалтхаа байсан. Хайр дээ. Ойлгож байна. Гэтэ хөөрхөн айгу гоё ийм гоё надад бол гоё л харагдсан гоё юмсан. Тэгээд ажлынхын талаараас жоох ингээ асуумаар байна. Монголчууд айгу хэрж ийн үү? Монголчууд их ингээ чамайг зорьжууллаа. Тэгээд манай монголчууд ер нь ихэнх нь ямар ер нь асуудалтай байгаад байна амны үндийн талаар. За манай монголчууд бол ер нь бол их амны үндийн бол их асуудалтай юм байлээ. Дээгүү үед болохоор монголчууд аюу шүд сайтай гэж ярьдаг өссөн шүү дээ. Одоо бол эсэргээр аим шүд муутай болцсон юм байлээ. Тэгээ энийг бол би бүр аягүй их ярьдаг байхгүй юу? Монголчууд араагүй мүү гэд манай лаборант хүртэл асуусан ингээ нөгөө X-ray-ийн зураг дардаг. Эхний нөгөө дөнгөж ажилтаа цаанаас хараа байхгүй мүү гэж хэлсэн юм. Солог гэсгүн. Бүр анхнаасаа ямар тэгээ нэг юу гэсэн юм бэ? Монгол хүн ингээ X-ray ингээ зурган дээр янгууд дандаа араа нурнд байхгүй байхад ч тэр хүн бүр гайхаж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд нөгөө жоохон
имээсэн байртай ингээд монголчууд араагүй юм үгүй араатай л хэлгүй яа. Ахвалчихгүй юу даа л гэж. Одоо жишээлбэл сухасаа жоохон санаа зовоо. Солонгос хүмүүс болохоор за 50-тай 60-тай тохиолдолд одоо шүдээ ахуулах, араа хийлгэх, имплант хийлгэх гэсэн эмчилгээ яригддаг байхгүй юу? 30-тай 20-тай бид нар шиг залуу хүмүүс болохоор зөвхөн аппарат хийлгэх гэж, тэгээ нэг цайруулалт хийлгэх гэж, гой олох гэж л ирдэг байгаа даа байхгүй юу? Эсвэргээрээ харин манайхан болохоор шүдний хорхойлолт жоохон их, буйлны өргөсөл жоохон их, тэгээд шүдээ ахуулсан хүмүүс маш их идэм билээ. За ирж байгаа үйлчлүүлэгчдээ ер нь 2000-аас хойш төрсэн хүүхдүүд л араатай. Бусд нь дандаа нөгөө араа байхгүй. Тэгэл яалтаа имплант хийлгэрээ гэж зөндөө их имплант хийлгдэг. Тэгээд гажиг цэцлийн эмчилгээ бас зөндөө хийлгэж байгаа. Сүүлийн үед хүүхдүүд гээд одоо нөгөө Z generation-ийнхэн чинь өөртөө амар ачаатай болсон шүү дээ, амар анхаардаг болсон. Тэр хүүхдүүд чинь тэгэл одоо ингээд шүдээ гоёлгомоор байна, ийм байна гэж шууд хүрээд ирдэг. Тэгээд манайх болохоор нэг даваа тал нь аппарат зүүж байгаа тохиолдолд лизингтэй оюутнуудад тэгээд визтгүй хамаагүй сарын 180 мянган төлөөд тэгээд аппаратны эмчилгээ 20 сарын турш авах тийм ивенттэй байгаа болохоор тэрийг айгүйх оюутнууд залуучууд айгүйх сонирхож ирдэг. Визгүй байсан ч хамаагүй. Тийм визгүй байсан ч гэсэн одоо паспортын дугаараар гэрээ хаягаар нь лизингийн гэрээ хийгээд тэгээд эмчилгээ хийлгэж байгаа. Тэгээ сая чи нөгөө ярьж шүд цайруулалт гэд ярьж шүү дээ. Би нэг ингээд шүдээ цайруулах гад очсон чи эмнэлэг дээр тэгсэн байхгүй. Юу цайруулж өгөхгүйсэн байхгүй. Тэгээ би энээсээ нэг тон цайруулмаар байна гэсэн чинь үгүй энэ ингээд хамаагүй хийж болдгоо маа. Надад яг тайлбарлаа хамаагүй ингээд зүгээр энгийн одоо ингээд байна чиний тоон чи энэс л цайрч болно. Мэдээж тийм амар цайрсан цагаан шиг биш шүү дээ. Тэгэхээр энэс л цайрч болно. Гэхдээ шаардлагагүй үед одоо ингээд цайруулаад хитрхийн нөгөө шунаад ингээд цайруулахаар тэр нь өөрөө ингээд шүдэнд өөрөө бас тийм айгу одоо ач холбогдолтой сайн зүйл биш юм шиг байгаа юм л да. Тэгээ тодорхой хэмжээгээр шарж бариад л өнгөрийн жоох ингээд гэмтээдэг ч юм уу тэр тал дээр мэдээлэл авмаар байна. Жишээлбэл одоо ингээд шүднийхээ цагаанд өөрөө сэтгэл хангалуун биш байгаа хүн болгон очиод цайруулаад авах хэрэгтэй юм уу? Ямар хүмүүс ер нь цайруулал зүгээр үед юм цайруулсыг дараах одоо тэр арчилгаа ч юм уу тэр талаар шүдэндээ буйландаа ч юм уу тийм нөгөө гинтэдэг тийм материалаар хийдэг байсан юм шиг байлээ. Байсан юм байлээ. Одоо болохоор 2024 оны одоо солонгосын эмчилгээгээр бол гинтэхэ болцсон. Зөвхөн шүдний өөрийнх нь өмрийг арилгадаг тийм цайруулалт хийдэг болсон байхгүй юу? Технологийн дэвшилгээд. Тэгэхээр ерөөсөө хүссэн одоо байгаа өнгнөөсөө цайруулмаар байгаа хүн болгон хийлгэж болно. Тэгтээ одоо 7 хоног болгон ч юм уу сар болгон бол хийлгэхгүй. Шүдний цайруулалтыг 1-2 жилд нэг удаа хийнэ. Бүр ингээд тавтамжтай очиж банк хийлгэсэн ч зүгээр үү те 1-2 жилийн хэвээ нөгөө өнгөрн илүү их тогтоод одоо кофе тамхи татдаг хүмүүс айгүйх шаардлагатай шүү дээ. Тийм байх юм бол одоо 2 жилдээ нэг ирээд одоо цайруулаад иж болно. Тэгвэл нэг цайруулчаад хэрвээ кофе нэг уудгүй эсвэл шүдэн нэг ахтар өнгөртдөггүй бол заавал хийлгэх шаардлагатай биш. Тийм. Ноц биш бол үнийн мэдээллийг яг одоогоор шүд цайруулалт маань 9-10 сард 600 мянгаас хямдраад 330 мянга болсон байгаа. 2 удаагийн нэг удаа л нэг удаа ирээд 2 дүрхэлгээ 2 лазер хийлгэн гэсэн үг. Цагийн дотор. Тийм. Тэгээд тэр маань 330 болсон байгаа. Би саяхан 7 оны өмнө нэгдэх оролтоо орсон. Жаахан царсаад ахлаар нь дараа хийлгийгээд 2 дахь дараа нь хийлгэж бас болно. Жаахан ингээд нөгөө буйл жаахан мэдрэг хүмүүс их жаахан харсаад идэв. Би харсаад зөв. Би нөгөө ингэж хэлэх байхгүй. Одоо чи чинь хотон болохоор Сөүл хотод. Манай энэ болохоор Канада. Өөр жижиг одоо хотуудаас чамайг зориод ингээд очиод шүдээ гой цайруулъя гэдэг нэг гой Монгол орчуулагчтай ингээд орчуулагчтай очих чинь гоё шүү дээ ингээд сайн 100% бид нар чи ойлголцохгүй яг шүдээ яг юу хийснээр юу хийлгмээр байгаагаа хэлж чадахгүй. Миний хувьд болохоор ерөнхийдөө
Канамын өндөр бол айгүй олон шүдний имлэг байгаа л да баг 10-аад Монгол орчуулагчтай. Тэгээд яг хүн намайг яагаад зорж ирэх юм бэ гэж одоо дотроо ингэж бодохдоо за би ямар ч байсан ирсэн үйлчлүүлэгчдийн яг юу хүсэж байгаагийн одоо имжид имлэгт айгуу сайн ойлгоод шилэх хэрэгтэй юм байна гэдэг одоо өөртөө тийм зарчим тавьсан гэх юм уу. Ихэвчлэн би ч гэсэн өөр имлэгт ч юм уу олон одоо нүдний ч юм уу өөр ямар нэгэн имлэгт ингээ орчуулагчтай имлэгт очиж үзчихсэн байхгүй юу. Тэгэхээр нөгөө эмчнэрийнхээ ингээд үгийг л ингээд зөвхөн надад ингээд хэлээд байдаг байхгүй юу. Гэтэл чинь би өөрөө дотроо яг юу хүсэж очив юм. Яг ямар мэдрэмж авал би яг үйлчлэгээ авсан юм шиг надад мэдрэмж төрөх юм тийм үү. Тэр тал дээр жоохон дутмаг санагддаг байсан болохоор хурж ирэхээр нь одоо ялангуяа үйлчлүүлэгч нараас айгуух асуухыг ирмэлцдэг одоо мэдээж юу хүсэж байгаагийн үнэхээр цайруулалт хүсэж байгаа мó эсвэл яг гоё тэгшгэн болох гээд байгаа мó эсвэл яг ломбоо дахиад нэг хилэгмээр байгаа мó өнгөн болохгүй байгаа мó яг ямар асуудал байна одоо хийлгэж байгаа эмчилгээнд хэр сэтгэл ханамжтай байж чадчихин гэдэг дээр жоохон одоо тулгуурладаг гэх юм уу. Зөв. Хойлоод бүр ярих зүйл айгүйх байгаад байна. Гээс асуугаад явчих. Тэгээд Солонгост ялангуяа амьдарч байгаа одоо эргэн тойрны хүмүүстэй ер нь миний таньдаггүй бас хүмүүс ч гэсэн энэ айгу чухал сэдв байгаа. Шүдний амны эрүүл ах бай тэ амны үнд эрүүл ах бай. Тэгээд дээрэс нь бас нэг зүйл айгу асуумаар байна. Одоо ингээд шүдэн бүгд ингээд гоё цэвэрхэн байгаад ддэг тэ ямар ч хорхоогүй. За ингээд хорхоотой бол ингээд ахуулаад имплант хийгээд ингээд за эсвэл ингээд эмчилгээгээ ломб тавиулчлаа. За тэрний дараа амнаас эвгүй өндөр үнэртэй байна гэдэг чинь хүмүүс. Энд юундаа байгаад нэ эвгүй өндөр үнэртэй байна. Энд дотор гизд байна уу гэдэг. Ер нь л нөгөө нэг хүн тодорхой хэмжээнд бүхэлд 8-6-аас 8 цаг унтаад ингээд ямар ч агааргүй орчин ингээд болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа хүнээс чинь нэг тийм дандаа сарнай цэцэгчд нэгтэй гоё тийм сайхан өнөр гараад байдаг амтан биш шүү дээ. Баг зэргийн бол өглөөс ирэхэд одоо эрүүл амны өнөр бол үнэртэн. Тэр чинь ерөөсөө өвчин биш. Харин эрүүл биш ингээд байн шүдэ угаасан ч бүр нэг тийм өмхий дүү өнөр байх юм бол тэр нөгөө нэг эрүүл бус эмгэг үнэр гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нь болохоор айгүй олон шалтгаантай. Жохон эвгүй хэрвээ амнаас чинь эвгүй үнэртэй байх юм бол нэгдүгээр та шүдэ үзүүлэх хэрэгтэй эмчид ямар нэгэн хорхоодол байна уу эсвэл ахтараа ч нурах гад нэг тал гарч ирчээд тэгээ тэрнийг хоёр тэрнийхээ завсраар ингээд хоолны үлдээ тэр нь одоо муухай нэртэй байна уу эсвэл үнэхээр буйл чинь үргэлжсэн ядраад ингээд байгаад байгаа болохоор өмхий үнэртэй байна уу эсвэл зүгээр нөгөө нэг шүдэн хорхоотоод үнэрчиж болно. Хэрвээ анхан шатны имлгээс ингээд нөгөө үзүүлээд хэрвээ эдгээр асуудал буйлны өрөвсөл ч юм уу ахтараа ургаж байгаа ч юм уу эсвэл хорхоодол байхгүй гэх юм бол ходоод гидсний үйл ажиллагаагаа үзүүлсэн зүгээр ах. Юу яагаад гэдэг штэ шүдэ одоо за ламбдуулчлаа ер нь хорхоодсон ингээд асуудал байгаад штэ амны үндэл за тэгээд ламбдуулаад ламб ер нь хэр удаан ингэж одоо байдаг гэдэм бэ одоо ингээд ламбдуулсны дараа мэдээж ингээд 6 сар тутамд ингээд эмнэлэгт очиод цэвэрлүүлээд тэ ер нь ямар асуудал байна ингээд шалгах хэрэгтэй гэдэг байгаа штэ тэ тэрнээс гадна бас яг тийж чаддгүй штэ хүмүүс их хүмүүс нь бол нэг ингээд ламбдуулч за одоо окей асуудал ахгүй ингээд тийчгээр яваад байдаг дараа нэг өвдөг ч юм уу тий өвдөг ч юм уу ямар нэг асуудал гарахаар за энэ нэг ламб нь унцсан юм шиг байгаа даа гэлтэй хүмүүс тэгэхээр энэ тал дээр ер нь ламбыг ер нь яаж арчлах ёстой байдیں۔ Ламб тавиулсан нөхцөл тэрний дараа хэр хугацааны дараа за мэдээж аягүй их арчлал богцоогч ажиллахгүй ингээд дэглэмээ бариад ингээд явлаа гэж бодоход хэр хугацааны дараа ахиж тэр ламбыг ингээд сэргээх ч юм уу тийм зүйл байдаг уу? Шүд ямны үндэ эрүүл ах уу гэдэг нь бас нэг хит их арчилснараа аягүй сайн байдаг гэх юм бол жоохон өрөөсгөл одоо нөгөө төрөлхийн юм дархлаа сайтай хүмүүс гэж байдаг штеп. Жишээлбэл над дээр Баруун аймгийн ховдих гэлөө усих гэлөө нэг залуу ирсэн баггүй юу? Тэгээд яана би өст амьдралдаа нэг ч удаа шүдний имлэг орж үзээгүй. Одоос амар байгаа хаа яана өст нэрэ энд нэг амар том хар олчоо тэрийг одоос гэл ичээдсэн баггүй юу. Тэгээд зургийг аваад ингээд амын аваад имч үзсэн чинь бүр цаа ирвэл ямар гоё би яа нэг ч удаа шүдний имлэг орж үзээгүй юм шүдэ хэдэн удаа угаадгийг гэсэн чинь өглөд бол нэг угаачдээ штэ оройдоо нэг жоохон давстаа усаад зайлаад гээд тухайн хүн нөгөө яг түрүүний миний хэлсэн шиг
шүлтний булчирхай тийм айгу сайн ажиллагаатай. Дээрээс нөгөө багасаа нөгөө ааруул энэ сайн идсэн тийм үү одоо тархлаа сайтай л байгаа байхгүй юу? Одоо тэр нөгөө яс сайтай хүн гэж үйдэг штеп. Үнэхээр тийм яс сайтай хүн байсан байгаа байхгүй юу? Эсэргээрээ айгүйх ингээ нөгөө имжил өөртөө ингээл харчаатай байнгын ингээл цайруулаад байнгын имлэг ингээл яваад идэг мөртлөө айгүйх шүдэн байн хорхоцчдаг тийм хүмүүс бас байна. Тухайн хүний дархлаад тийм л юм байгаа байхгүй юу? Тэгээд мэдээж бас баг зэрэг энэ дээр жоохон туслалцаад дархлааныхаа үйл ажиллагаан дээр жоохон туслаад өглөөдөө оройдоо одоо шүдээ угаах юм бол бүр илүү сайн л байна. Тэгээд ломбны хувьд болохоор яг л түрүүний хэлсэн шиг хэдэн жил хэрэглэхээ та өөрөө л таны шүд таны дархлаа өөрөө л шийднэ. Зарим хүний ломб зарим хүний бүрээс ол бүр ингээ 20 жил яахчгүй байж л идэм билээ солонгос хүмүүс яа. Нэг хийлгсэн ломб нь. Гэтэл зарим хүмүүсийг болохоор яг хуу тодорхой хэмжээнд 4 жил болоод 5 жил болоод солиулах болдог, хагардаг тиймэрхүү тохиолдол байна. Манай монголчуудын хувьд болохоор солонгос хүмүүсээс нэг ялгаатай юм нь айгүй хатуу юм иддэг штеп. Тэгэхээр яг хуу бүрээс хийлгсэн ч юм уу, имплант хийлгсэн өөрийн шүдээрээ биш одоо ямар нэгэн орлуулах төрлийн эмчилгээ хийлгсэн хүн бол жоохон тэрийг хайрлаж л хэрэглэх ёстой болно гэсэн. Урдны шиг ингээл том хатуу аруул тас ажиллаад байх угаасаа боломжгүй болно. Тийм амар ингээл нөгөө алин мэл нэг тас хазаад ээж угаасаа тийм чадвар жоохон буур гэх юм уу. Тийм л байна. Ер нь болгоомж өөрийн юм биш болохоор тэр чинь байгалийн гадны биетэл учраас тэрийг арчлах л хэрэгтэй болно гэсэн. Зөв. Тэгээд бүрээсний тал дээр асуумаар байгаа байхгүй. Одоо тэгсэн байдэн шүү дээ. Ингээд угаасаа би чийсээ хэлж шүү яс муутай, дархлаа муутай, угаасаа төрхөөсөө шүд муутай төрсэн хүмүүс бас байна шүү дээ. Өгийн л одоо баг манай ээж аав тий ер нь одоо юм өнгөр нь одоо байхгүй ч юм уу юм өгийн юм нэмгэн шүд байгаа. Тийм паалан нэмгэн тийм шүдтэй хүмүүс байж одоо удмын ч юм уу тий. Тэгээ тийм хүмүүс маань ингээд нэг бүрээс идэр хийлэгдэгтэй одоо Hollywood smile ч юм уу эсвэл зүгээр ингээд нэг хоёр шүдэн дээрээ ч юм ингээд нэг бүрээс хийлэгчлээ гэж бодоход тэр бүрээс ер нь хэр хугацаанд ингэж одоо юутай байдیں۔ Магадгүй одоо хоёлаа түрүүн ярьсан шүү дээ нэг орчуулагчгүй ингээ өөрөө очиод шууд ингээд хийлгэсэн хүмүүс байж дээ ингээд ойлголцоод ингээ хийлгэсэн. Тэгээ тэрийг хэр удаа үргэлжлэхийг мэдэхгүй байгаа нь хизээ дахиад эмнэлэг орохоо мэдэхгүй хүмүүст зориулж хэлэх. Ерөнхийдөө яг хуу бүрээс ч юм уу ламинат буюу түрүүн ярьсан нөгөө Hollywood smile гэдэг чинь нүүрвч ахгүй юу. Тэгээд нүүрвч энэ чинь циркон материалтай байгалийн чулуу ахгүй юу. Тэгэхээр нэг их гэмтээд байхгүй. Ерөнхийдөө нэг дунджаар үзэх юм бол солонгос хүмүүс нэг 10 жилдээ бол солихгүйгээр хийлгчдэг. Сайн өөрөө нөгөө хатуу юм идэхгүй жоохон анхаардаг юм идэж уухтаа анхаарч арчилдаг хүмүүс бол бүр 20 жил чирэгдэх тохиолдол байдаг. Монголчуудын маань би түрүүсээ жоохон хатуу юм идэх гэдэг тийм сонирхолтой болохоор тэрнээс баг зэрэг удаан идэлгээдээ байх магадлалтай. Тэгтээ ерөнхийдөө дунджаар бол нэг 10 жилдээ бол асуудалгүй хэрглэж болно л гэсэн. Мэдээж ганц хоёр тохиолдолд бол хуураад унах ч юм уу ямар нэгэн гинтлээс болоод нөгөөх нь унах тийм тохиолдол байгаа шүү дээ ямар нэгэн. Тиймэрхүү үед бол манайх бас нөгөө баталгаа тугацаа өгдөг байхгүй юу? Одоо жишээлбэл хийсэн имплант маань 3 жилийн баталгаа тугацаатай байдаг. Энэ хугацаанд одоо үзлэг шинжилгээ солиулах бол үнэгүй хийлгэх ч юм уу. Бүрээс нь 2 жил, нүүрвч нь 1 жилийн ийм баталгаа өгдөг. Зөв. Уул нь бол яг хоо жоохон судалгаатай, жоохон ингээд нэг шууд хэлэхэд жоохон өөртөө арчаатай хүмүүс бол одоо интернетээс ч юм уу YouTube-ээс хараад шүдээ ер нь хэрхэн яаж арчлах тухай тийм ингээ өөрөө олоод мэдчихсэн. Одоо ер нь гэхдээ сүүлийн үед бол хүмүүс энэ талаар айгүй сайн мэдлэгтэй болчиход байгаа шүү дээ. Чи жишээлбэл одоо яг шүдээ яаж шүдээ уухтаа яадаг вэ? Яа, зүг бороо хэлчихвээ. Амар арчаа яриадсан чи. Бодлоо. Харин би ер нь шалгуулж идэ чамд. Би өглөө яадаг. Өглөө босонгуутлаа заримдаа гэхдээ би өглөө босоод шууд бүлээн ус уухан зөвийг айгу мэддэг байхгүй юу. Гэхдээ би заримдаа нөгөө өглөө айгу эрт ингэж нөгөө ажилдаг, нөгөө үйлдвэрт ажилдаг болохоор би 6 цагт босоод ингээд хамаг ажлаа амжуулаад 7 гэхэд гэрээсээ гарсан байх хэвээр.
Тэгээд заримдаа би усчих цав байдгүй. Итгэхгүй байх л та. Гэхдээ тиймэрхүү уул нь бол ингээд яг миний хэрэгэлдэг дүрэн бол уул нь би босоод стандарт яг ингээд нөгөө нэг тасалгааны бүлээн ус яг уудаг. Тэгээд уугаад дараа нь амаа угаадаг. Тэрний дараа амаа угаагаад би нөгөө тэгж сонссон байхгүй ингээд зөвхөн шүдэ угаах биш хилээ бас цэвэрлээ. Тэгээд дээрээс нь нөгөө одоо энэ бойл штэ тэгээд тагнаа тэрийг бас ингэж цэвэрлдэг гэж ойлголттой байгаа учраас ингээд тагнаагаа бас цэвэрлээ. Тэгээд дээр нь ингээд нөгөө хоёр жавжаа ингэж сайзараа ганц хоёр ингээд сангуулчихдаг. Тэгээ хилээ бол бүр ингээд амар цэвэрлжиж бүр санаа март юм а. Тэгвэл ингээд нэг юм өдөржингөө нэг юм гашуун ингээд кофе мофенд айгуу таахгүй би. Тэгээ кофе уусны дараа ингээд муха гашуун ингээд амтагдаад өөртөө айгуу тохгүй гаддаг. Тэгээд яг үннийг хэлэхэд өдөр заримдаа бол цайны цагийн дараа шүдэ угааж чаддгүй. Тэгээ цайны цагийн дараа ажил ихтэй үед бол үнэхээр чаддгүй. Завтай гайгүй үедээ бол баян ингээд уулна өдөр хоолны дараа угаагаад тахыг боддог. Зайлгчаа би зайлж бас чаддгүй шүү дээ. Тохгүй байгаад тий уулын зайлах гэдэг авчдیں۔ Заяа. Тэгээ ингээд урд байгааддаг мөртлөө амтанд нь айгуу дургу ингээд нэг юм өөрт тохгүй. Тэгээд тэрийг ингээд мэдээд байгаа мөртлөө жоохон хүүхчиг зан гараад байгаа байхгүй тий тэрэндээ жоохон дургу байлаа. Заавал тэрнгээр бас нэг тийм зайл. Одоо ерөнхийдөө тийм ам зайлагчийг хэрэглэхэ болж байгаа. Тийм. Ерөнхийдөө чиний нөгөө нэг амны үндийн арчилгааг чи сонслоо л да айгу зөвл хийдэг юм байна. Ингэдэм байлаа. Яг нөгөө чиний хэлсэн шиг эхлээд босонгуудаа тасалгааны температуртай юм уу эсвэл жоохон хүүтэн бүлээн ус уурчин. За тэгээд тэрнийхээ дараа нэг 10-аас 15 минутын дараа шүдэ угаана. Шүдэ угаахтаа болохоор ингээд дээрээс нь доош нь ингээд чиглэлтэй ингээд нэг ингэж угаагаад доод шидэ ингээд бас нэг ингээд ийм чиглэлтэй угаагаад хэлнийхээ өнгөрийг заавал усах хэрэгтэй. Өнгөр ерөөсөө л одоо тэр өвнөр гаргаад байгаа ямар нэгэн ходоод гэж зүгдээд байгаа тэрний айгу эхлэл хэд юм бэлээ. Түрүү хэлсэж бас нөгөө даралт хэсгийн ч гэсэн шалтгаан нь баг хэлний өнгөр гэж гарсан байсан байхгүй сүүлийн судалгаагаар. Өнгөрөө хусна. Тэгээд дараа нь болохоор хүмүүс айгүйх нөгөө нэг шүдэндээ завсартай ч юм уу байдаг хүмүүс эсвэл бүрээс хэлсэн юм уу имплант хийлгсэн хүмүүс бол зайлшгүй шүдний утсаар цэвэрлэх ёстой болчихно. Энд чинь нөгөө нэг өөрийн шүд чинь болохоор ингээд хилээрээ оролдоод ч юм уу хоолны үлдэгдлээ ингээд гаргач нэг юм болдог штеп. Нөгөө нэгэнд нөгөө циркон ингээд хийгдсэн байгалийн ямар нэгэн хүний биш идэ ингээд энэ дотор ингээд байж байгаа штеп. Тэрийг болохоор нэг хилээрээ ингээд янз одоо оролдоод гаргаж авах ч юм уу тийм боломж байхгүй учраас заавал юм шүдний утас хэрэгэлдэг болсон юм билээ. Гэхдээ шүдний утас хэрэглэхдээ хэрвээ ингээд буруу хэрэглээд бүр ингээд буйлаа шамлтлаа ингээд амар ингээд дараад идэм байл та хүмүүс ингээд цус гартал нь ингээд дээш доош ингээд татаад тэгж хэрэглэх болохгүй. Хэрвээ цус гартал нь хэрэгэлдэг бол шүдний утас бүр ингээд хэрэглэсний хэрэггүй. Өөр ямар арга байдаг вэ гэхээр одоо ингээд гарцсан нэг юм water peak гэдэг усан юм шүршдэг юм нэг юм гарцсан байхгүй юу? Усан шүршдэг. Тэгээд ингээд амруугаа ингээд шүршингүүд тэр чинь ингээд хүчээ тааруулдаг. Даралттай ус ингээд шүд рүүгээ ингээд цацглаад одоо энэ хоёр шүдний завсар ингээд орцсон байгаа хоолны үлдэгдлийг ингээд гаргах зорилттой. Тэр болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шүдний утас хэрглэж чаддгүй хүмүүсийг бүгдээрээ тийм юм хэргэл гээд ингээд зөвлөмж гарцсан байгаа. Тэгээд хоёрдугаарт нь болохоор түрүү хэлсэн шүү дээ чи нөгөө ам зайлагч айгуу ингээд таалагддаггүй гэдгсэн шүү дээ. Тэр ерөнхийдөө айгуу фторын найрлагатай айгуу ерөнхийдөө нэг үнэртгэлээр нэг л спирт үнэртэй байдаг шүү дээ. Ам зайлагчнаас эсвэргээрээ эн чинь нөгөө нэг ходоод гидсийг түлэх тийм үү. Тэгээд дээрэс нь ууг нь бол ингээ амын дотор чинь айгүй олон бактериуд байгаа шүү дээ. Тэрний чинь тал нь ашигтай, тал нь ашиггүй бактери байгаа шүү дээ. Гэтэл нөгөө ам зайлагч чинь хитрхи хүчтэй тэгээд спиртийн найрлагатай болохоор нөгөө ашигтай, ашиггүй бактери бүгднийг нь устгахчлаар буцаагаад нөгөө хоол идэх замдаа ямар нэгэн хамгаалах бактеригүй, сайн бактеригүй болчихлоо. Хоол идэх зам руугаа нөгөө муу бактерийг, муу нөгөө нэг хүнсийг ингээд хамгаалаад байх давхарган байхгүй болчт юм бэлээ. Одоо шүлтлэг хүрчлэн ч юм уу тийм байхгүй болчдөг. Тийм болохоор ам зайлагчийг ерөөсө хэрэглэхийг ингээд хоригдсон. Тэрний оронд болохоор түрүүний хэлсэн амны ашигтай бактери нь илүү ингээд сайн үр дүнтэй зөвхөн хэрэггүй бактерийг устгаад хэрэгтэй бактерийг
олшруулснараа унтжаахтаа хүртэл өөрөөхөө нөгөө амны хөндийн хүчлэлээс хамгаалах тийм боломжтой болж байгаа гэд иймэрхүү шинжилэлүүд одоо эрүүл мэндийн салбарт айгүйх гарч байгаа юм билээ. За өстой гоё мэдээлэл байна. Өстой мэддгүү байсан мэдээлэл олж авлаа баярлалаа. Тэгээ одоо дараагийн сэдв амар их юм асуух гээд те дараагийн сэдв хүүхдийн амны арчилгаа айгүй чухал байгаад байгаа шүү дээ. Манай ээжүүдд ялангуяа тэгдэж нөгөө мамс групп дээр ингээл харахаар чинь хүүе энэ хүүхдийнхаа боолыг хизээрээс арчих юм бэ гэсэн зарим ээжүүд нь одоо ингээ харалчлаа одоо яана шүднэ харалцаа одоо өстой цусгараад хичээд гэл. Тэ тэр олон асуудалд одоо хоёлаа гоё хариу өгчээ те. Ер нь ээжүүд үзэх юм бол ер нь хэдэн сартаагаас анх цэвэрлж эхлэхний гоё зэгцтэй ингээд мэдээлэл өгч. За насан турш хүн болохоор хоногт 2 удаа шүдээ угаахад ерөнхийдөө одоо амны өндийн ариун цэвэр сагсанд ингээд тооцогдно гэж үздэг юм байл та. Тий заавал 3 угаад авахныг шаардлага байхгүй. Тэгээд за би санаа амарчлаа одоо 2 л угааш. Арайдаа угаачаад ерөнхийдөө болчихно. Хүүхдийн хувьд болохоор ерөөсөө төрсөн цагаас нь эхлээд өнгөрийн арчих хөстэй байдсан билээ. Бүр төрсөн цагаас одоо энэ солонгос тийм нөгөө ийм өнгөрийн арчдаг салфетикнууд байдаг шүү дээ. Амны куган гэдэг тишүүгээ аптект имийн санд энэ байдаг. Тэрнгээр ерөөсөө хөхөө хөгсөнж хөхтөг хүүхдч бай, уугч хөхтөг хүүхдч бай. Тэнд чинь тодорхой хэмжээний нөөц усны найрлага байгаа байхгүй одоо сахар. Тийм болохоор шүдэн дээр аман дээр тэр нөгөө сахарыг удаан тогтоохгүйгээр одоо өглөө орой одоо өнгөрийн салфетикаар арчих. За тэгээд шүдэн захир нь анх ургаад ирсэн цагаас нь ялангуяа тэрийг нь аюу сайн анхаарч арчижаамаар юм бэлээ. Тэгээд ой хүрээд ирэхээр нь тусгай нөгөө хүүхдийн юм зөвлөгөө шүдний сайжнд байдаг шүү дээ нэг жижигхэн. Нэг үдийн ирээний нэг юм жижигхэн шүдний сайжууд байдаг шүү дээ. Тэрэн дээр заавал нэг хэрэглэх гээд ах шаардлагагүй. Зүгээр тэр хүүхдийн одоо сүүний шүдэн дээр нь тогтсон тэр сүүний хүчил ч юм уу ямар нэгэн нөөц усыг нь тэр шүднээс жаагаар ингээ арчих одоо зориулттай төр тийм зориулттайгаар арчина. Нэг ээж бүр нөгөө мамис групп дээр нөгөө хүүхдээ тэгж шүдний ингээ нөгөө айхтар угаагаад буулаас нь цусгараад энэ гартал нь арчаад байна гэсэн байхгүй. Тэгэхээр би ингэж ерөөсөө болохгүй шүү. Буулнаас нь цус гартал ерөөсөө арчих шаардлага байхгүй. Том хүн шиг тэр чинь айхтар ийм өдрийн турш юу ч хамаагүй идэхгүй байгаа штэ. Тэгэхээр аахтар тийм их бактери жаагүй байгаа. Тийм учраас өдөрт нэг 2 удаа салфеткаар арчих юм уу? Эсвэл нөгөө зориултын тэр нөгөө шүдний сойзоор нь байгаа шүдний ганц ингээд шутахад л болно. Харин юу яд юм бэлээ? Бүр нэг ингээд нөгөө хархаатцсан энэ одоо хүүхдүүдийн шүд аягүйх нэг 4-5 настай хүүхдүүдийг аягүйх хархаатцсан гэдэг штеп. Тэгээд тэрэн дээр нэг хар түрхлэг бол түрхүүлж болд юм билээ. Тэгээд гих мэдчлэнгээр хүүхдийн шүдийг нөгөө тоогоос нь шүдийг угаах гэж бүр амар яг том үнийг арчилгаа шиг ингээд зүлгээл дээш нь доош нь ингээд авахгүйгээр ямар зорилготой вэ гэхээр том болоод өглөө оройд шүдээ угаах ёстой юм байна гэсэн ийм рефлекс тогтоохгүй ч тэрийг арчдаг юм байлээ, угаадаг юм байлээ. Одоо жоохон бахта бид нар чинь шүдээ угаах амар дургүй байсан шүү дээ. Тэг бүр ингээд нөгөө залхаацсан шүдээ угаана гэхээр л нөгөө бичлэг дээр чинь уулаал бүр дайм балтаа болж байгаа шүү дээ. Хитрхийн нөгөө нэг оройтож энэ нөгөө арчилгаа нь эхэлчихээр тэрэндээ өөрөө хүүхд аягүй дургу байгаад байгаа байхгүй юу? Одоо нэг ойтоогоос нь эхлээд нэг ээж нь ингээд тоглоом маркаар ингээд аргаж байгаа маркаар нэг юм за хоёлаа энийг ингээд арчи ингээд тгий гэд ингээд нөгөө ивэн олоод дургу болохгүйгээр хашруулахгүйгээр байгаад ах юм бол тэртээ тэргүй хүүхэд багасаа сурцсан юм энэ зүгээр ингээд бидний хийх ёстой л том болоод гараа угаадаг шиг л хийх ёстой үйлдэл гэдэг тийм туршлыг л тогтоох тийм зорилттой. Тийм арчилгаа шаардлагатай. Тийм за нэгэнт одоо ингээд багаас нь арчилж чадаагүй за ээжүүд байна. Мэдээж тэрэндээ харамсдаг тийм ингээд анхны төрөлт ч юм уу сайн ойлголт байхгүйгаасаа болоод эсвэл ингээд хүүхдээ өвдөгчгүй гэж яагаад ч юм уу олон шалтгаануудаас болоод одоо хүүхдийнхаа шүдийг яг ингээд
тэр одоо 6 сартаагаас ч юм уу боолыг харчиж чадаагүй маа эсвэл ойтойгоос нь ингээд за шүдийг угаалж чадаагүй маа за яах гайгүй байлгүй гэж за ингээд залхуураад ч юм ингээ унтаад за ингээд нэгэнт ингээ хүүхэд 2 3 ойтой болчихлоо штэ. За одооноос ингээд шүдийг харчлах гэсэн чинь хүүхдийн шүд ингээд юу яцсан одоо юу гэдэг жоох ингээд өнгөр тогтцсон тэр нэг айралтдаггүй шүү ингээд шар өнгөр тогтоод айралтдаггүй эсвэл ингээд за хорхоодчлоо энэ нөхцөлд ер нь ээжүүд ямар арга хэмжээ авах ёстой юм одоо гинт ухаарал амар угаагаалахаар мэдээж тэр өнгөр чи айрлахгүй шүү дээ одоо ингээд амар тогтцсон тэгэхээр шүдний эмнэлэг дээр очиход ер нь шүдний эмнэлгийн зүгээс тэр өнгөрийг ингэж хусаж өгдөг ч юм уу тийм үйлчилгээ байд юм уу эсвэл одоо цаашдаа зүгээр санаа зовхгүй ингээд угаагаалахын зөв юм уу нэгэнт хорхоо идсэн шүдтэй хүүхдийг ер нь яаж арчлах зүгээр юм за ер нь бол яг нөгөө тодорхой яг юм нөгөө амны үндийн мэдлэггүйгээсээ болоод ч юм уу мэдхгүй байгаад арчилж чадаагүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ бүгдээрээ угаасаа тийм мэддэг юм биш бид нар угаасаа л мэдхгүйгээсээ л мэдж байгаа болохоос ш тэглээгээд ерөөсөө санаа зовоод авах юм бол биш та өнөөдөр хэрвээ хүүхдийнхээ шүдийг арчлах ёстой гэдгийг мэдсэн бол өнөөдрөөс л эхлэн тэрэн дээр ерөөсөө би амар дутуу байна би ганцаараа мдээгүй ингээ хүүхдтэй хайхрамжгүй хандсан байна гэж өөрийгөө ерөөсөө стрессэлээд авах шаардлага байхгүй заавал бүр ингээл угаах ёстой ингэхгүй л хүчин тусна гэсэн ойлголт биш байхгүй юу түрүү хэлсэн шүү дээ ер нь л хүний амны хөндий гэдэг чинь хүний өөрийнх нь дархлаанаас тэгээд хэр ясайтай хүн бэ таны удамшлаас бас ингээд айгүй хамаардаг байхгүй юу түрүү хэлсэн шүү дээ нэг ч шүдний эмнэлэг ороогүй мөртлөө ганц ч цаагаагүй цав цагаан 32 цагаан шүдтэй хүн явж л байгаа зү азтай мод хоочээ тийм хүн явж л байгаа байхгүй юу гэтэл чинь амар багаас нь арчилсан мөртлөө тэгээд байнгын шүдний эмнэлгээр ингээд орохгүй л болдгоо тийм хүүхдүүд ч гэсэн байгаа шүү дээ тэрэн дээр ерөөсө стресстгүй тухайн хүүхд чинь яг юу шаардлагатай тэрийг нь л одоо санаа зовхгүйгээр жоохон тийм тайван нөхцөл байдлаас ханддаг байгаасаа гэж аюу хүсдэг. Маа дээр ялангуяа хүүхдийн маань шүүд ингэчлээ гэж тэрийг ингээл нэг юм айгүй томоор ингээл төсөөлөөл би л буруутай юм шиг өөрөө л нэг юм буруу хийсэн юм шиг тэрэн дээр би ерөөсө битээ тэгээсэй гэж боддог. Яг хөтэ мдэггүй л байгаас тээ өнөөдрөөс эхлээл мэддэг юм шиг хийж тэгэл болоо. Тийм. Угаасаа л бүх хүний шүд хорхооддаг, бүх хүүхдийн шүд хорхооддаг. Дээрээс нь нэг санаа зовхгүй байх юм нь хүүхдийн шүд сүүн шүд нь ундаг штий. Тэгээд ясан шүд нь урддаг штий. Тэгээ одоо нөгөө 3-тай 4-тэй байгаа үед нь хэрвээ шүд нь муухад байгаа бол битээ санаа зов. Шин шүд нь гараад ирэнгүү жинхэнэ гоё ярьчилчих тэгээ болоо. Яа, зарим ээжүүд мань хараад чаавас өөрийгөө буруутчихсэн ээжүүд мань чаавас энэ үгийг сонсоод жоохон тайвширч байгаа. Би яг нэг юм хүүхдээ өсөлтөөж гэсэн дээ нэг ингээд амар юм жижигхэн юмн дээр нэг тийм том асуудал болгоод ингээд хүлээж авахыг юусоо хүсдэг байхгүй юу? Өөрийгөө заавал юу ч хийж чадахгүй юм бэ чижгээд ялангуяа нөгөө хүүхэд ингээл унчихгүй гэж хүмүүс айгу тэгдэг штеп. Тэгтэл чи манай өвд болохоор унжил байдаг байхгүй юу? Тэгээд хүн чинь угаасаа унжиж сурдаг штеп. Ингээд би болохоор нөхөртэй арай тийм байр суурьтай байхгүй юу? Тэр зарчмаараа манай өвд нэг унлаа, хоёр унлаа, гуравтгаасаа ингээд унхаа болчихдог байхгүй юу? Унахтаа яаж унах уу гэдгээ ингээд тэр чин тодорхой хэмжээгээр би дандаа хажууд нь байхгүй, багш нь дандаа хажууд нь байхгүй. Тэгэл жижигэн ч гэсэн тэр чин хүн ямар нэгэн саад татвар тэр үнд тохиолдчихл байгаа штэ. Тэр болгоныг ингээд урдаас нь ингээд цандлын хойшлуулаад нөгөө гутлыг ингээд урагшлуулаад ах ямар ч тийм шаардлага байхгүй. Үнэхээр хүүхд чинь амар юм ухаантай байд юм билээ. Миний уртлын явах гэж байгаа замд сандл ингээд саад болоод байгаа бол би дараа явахдаа энийг тойроод гарах хэрэгтэй юм байна гэдгийг амар хурдан том үнээс хурдан ойлгочтой. Тэгэхээр тийм ээжүүд маань ялангуяа жижигхэн юм дээр бити стресс жаагаарай аль болох тайван. Тэгээд зүгээр л хийх ёстой юм өнөөдрөөс эхлээл хийчихэд болох байх гэж боддог. Ээж өөрөө эхлээд амар сайн сэтгэл зүйн тархалаатай байх нь чухал аа гэж ер нь хүүхэд өвдөхөд янз бүрийн асуудал мэдээж угаасаа жоохон өвчлөөр тайван байж чаддгүй л дээ. Тэгтэл бүр юм хүнд тохиолддгүй юм тохиолдсон юм шиг хүлээж авахгүй л бай гэж тэгж боддог аахгүй. Хүүхэд алган л өвддөг. Тэгэл
яг тухайн үед айгүй хэцүү байгаад байгаа юм шиг хэрнээ. Тэгээд итгэснийхэн дараа даваал гарцсан мэддэг шүү. Яг чамайг тэгсэн чинь би нэг хүүхэд ханаад төрсөн юм аа. Манайхан ханаад төрөөд би бүрд ялахт нөгөө 14 хоног л эмнэлэгт авах хэрэггүй юу. Тэгэл тэр үед бол сэтгэл зүйн аим шигтэй л байгаа штэ. Тийм шүү. За одоо ингээл би л арчаагуудаа ингээл энэ ялах амтны ингээл энэ багаас нь одоо ингээл эмнэлэг твтүүлээл тэгээд тэгж бодох гэдэг юм шиг. Би ч та муу ээж юм аа гэл яг тэгээд эмнэлгээс гарлаа амжилын хэлийг гараад тэгээд найз охинтойгоо уулзаал ямхандаа сэтгэл зүгээс сэргээх гэл уулзж байгаа шүү дээ. Тэгэл уулзаал нөгөө л миний л зовлон амир бүхэл орчлонгийн зовлон юм шиг яриа л дээ тэрийгээ. Ста хөөхөд тэгээд би ста шүн тэдэн хоног нойргоо ханаад гэл ингээл ярьсан чинь амар өөрөөсөө ичих нэг зүйлдээ тулжирсан байхгүй. Тэгэхэд яасан гэсэн манай найз охины хүн тухайд дөрвөн хүчний саажилт гэдэг ингээд нөгөө идэхэд айгүй хэцүү тийм өвчнөр өвдсөн байсан. Тэгээд тэрийг би мэдсээр байж зүгээр нэг ханиад хүрсэн хүүхдээ би тэр найздаа ингээд өөрийнхөө зовлон амар орчлонгийн зовлон болгож ярьж байгаа байхгүй айгүй ичмээр. Тэсэн манай найз айгүй сайн сонсож байгаа. Сонсоолсон. Сонсоод би ингээл миний сэтгэл ингээл тайтгараал ингээл аюу айтайхан болоод ингээл өмнөх ингээл нөгөө найз охины харахтайгаа болоод нүд онгоод ирсэн чи урдаас тэгж яахгүй. Гэтэ тэр юу штэ одоо ингээд идэх өвчин гэдэг аюу учиртай шүү энэ найзаа гэл. Яг тэр үг ингээд бүр одоо хүртэл мартагддаг байхгүй айгүй олон жил өнгөрсөн ч гэсэн би одоо ингээд хүүгээ өвдөх ч юм уу хүүхд өвдөхөөр ингээд боддог. За энэ бол идэх өвчин. Энэ дээр би ингээд амар сүржигнээл тэ хамаг зовлон өөрийнхөө хамар дээр авчиж наагаал би л ста зовоол би л ганцхан ингээд энэ би л ганцхан нойргоо анлаа гэж өрн бодох. Энэ бол сэтгэл зүйн дархлаага айгүй сайн ээж бол бэлтгэх хэрэгтэй тий. Авах одоо тийм бэлтгэх ёстой юм байна да. Эннээс илүү зовлонтой ээжүүд тий. Эннээс илүү ингээд зөндөө олон байх чи миний энэ одоо юу юм бэ хайжууд нь тийм үстэй. Гэтэ яг хуу тэгж хэллээгээд одоо өнөөдөр ханаад өрөөд хүүхэд нь халуурхаа нь уйлж байгаа юм дээр биш л тий. Харин тий яг хуу гэтэ энэ бол нэг амар хүнд зовлон биш шүү л гэж хэлэх гээд байгаа тий. Энийг гоё даваад гарах гоё арга нь байгаа шүү. Тайнаар асуудал яг гээд байгаа шүү. Юу хэрэгтэй дээр нь л жоохон чухалчилж үзээд тэрийг нь гарцтай байна гэдэг чи айгүй чухал шүү дээ. Гарах гарцтай зүйл чи айгүй чухал. Талах гэдэг нэг юм нь жоохон нөгөө амьдрах жоохон таатай тий амар тайван тийш дээ бүх зүйл айгүй айтайхан шийдэгдэж дээ. Тэгээд дээрээс нөгөө нэг чинь ихэнх л нөгөө нэг юм хар ажил хийж эхэлсэн байдаг шүү дээ тий. Тэг нөгөө хүн хэцүү юм амар ингээд даваад туулаад ард нь гараад ингээд нөгөө хүлээж аваад сурцсан байдаг бах гэж айгүйх бодоод идэв чинь би Солонгост байдаг хүмүүсийг ялангуяа Солонгост утсан ээж аав нарыг тийм хаттай алдсан нөгөө ингээд Монгол болохоор ч түрүүн ингээд ярьж ирсэн шүү дээ. За нэг хэрэг гарах юм бол найз дээрээ ингээд очиж чинь гуй чинь ингэ чинь тэг чинь гэл ингээд хэрвээ ямар нэгэн аргаар ингээд хүнээс тусламж ингээд айгүй амархан авчин шүү дээ. Энд бол тийм боломж айгүй ховор шүү дээ. Тийм болохоор яг л хүн өөрөө өөртөө л айгүй ингээд найдад сурдаг. Өөрөөгөө ингээд айгүй бие даагаад асуудлаа шийдвэрлээд асуудалтайгаа яг ингээд тулаад үзэлцээ давах юм бол даваад ялагдах юм бол ялагдаад тэрнээс ухаарад айгүй юм болж ижил амьдрж байгаа гэх юм уу амьдрал үзэж байгаа гэх юм уу тэгж байгаа болохоор айгүй амьдрал үзэж байгаа юм даа болчихдаг ш дараа нь амар нэг юм би чиний яриаг сонсоод бас нэг зүйл асуумаар санагдаж байна. Юу гэхлээр нөгөө одоо чи Солонгост 7 жил ажиллаж амьдарч сурсан байж тээ. Тэгээ энэ хугацаанд яг нэг өөртөө бүр ингээд энэ солонгосчуудаас ч юм уу эсвэл яг өнгөрсөн 7 жил бүр гарсан ингээд твшил зан төлөвийн хувьд те яг түрүү ярьсан шиг нэг хатуужил суучдаг те бид нар тэр шиг нэг юм өөрийн хувийн зохион байгуулалтын дээр яг ингээд нэг за би энийг л энд ирснээр айгүй твшил болж те би энийг айгүй сайн өөрчилсөн байна да гэж боддог зүйл нь юу байсан бэ? Яг л нөгөө түрүүний хэлсэн шиг айгүй тийм юмэг айгүй тийм хүлээцтэй хүлээж авч чаддаг болсон. Дээрээс нь ачаалал айгүй сайн даадаг болсон юм байна да гэж өөртөө харсан. Яг гэвэл Монголд бол би зүгээр л айлын ганц ирэх охин байсан байхгүй юу? Манай одоо хамаатнууд хүртэл ингээд намайг мэднэ их ажил хийдгүү. Гэхдээ бол нэг баг хоол мол хийхгүй. Шаардлагатай бол өөртөө амин тулаад ирэх юм бол хоолоо хийж иддэг. Тэгээл ерөнхийдөө нэг тийм ажилгүй.
нэг л том нөгөө бүжигчээ. Тэгээд ингээд өглөө гараад бүжгэж ажиллаа хийж байгаа л нэг л их ядарсан хүн тэгэл ирээл ээжтэй ирэхлээр хоолоо илгэж идэл тийм л байсан. Тэгээд нэг тийм юм хүнд хүчээр ажил хийж үзээгүй. Яг л юм жоохон байсан байгаа даа байхгүй юу? Сэтгэл зүйч гэсэндээ тухайн үед бол би өстэй айгүй мундаг байна да гэж бодоод байсан чинь энд ирээд л нөгөө хэлний бэлтгэл сурж байхдаа мэдээж бид нар чинь төлбөрөө өөртөө хийж байгаа шүү дээ. Монгол оюутнууд тэгэн л төлбөрөө өөртөө хийдэг. Тэгээд шал уугаа зүдж байгаа янзын л ажил хийж байгаа шүү дээ. Шүнжэнгөө нөгөө амар хүнд бакалууд ингээл угаагаал яг тэр ингээд нөгөө том бакал ингээд шүнжэнгөө угааж авах үедээс та юу хийгээд байна да гэж бодоод нүдэнд ингээд бүр ингээд нулимс ингээд цэглэгдэг тийм өдрүүд байсан байхгүй юу. Гэхдээ тэр ингээд ажлыг хүнд байна да гэд хийчих юм бол би төлбөрөө ингээд төлж чадахгүй тийм нөхцөл байдалд ингээд ямар ч гарцгүй Монгол руу буцах тийм нүүргүй үе байсан байгаа байхгүй юу. Тэгвэл тэрэн дундаас амар их хатуужил хүн сурдсан билээ. Би дараа нь ингээд бодоход би ээж аваасаа мөнгө хараад ингээд чадахгүй гээд ахгүй хоёр хүлтэй хоёр гартай адилхан л хүн учраас өөрийнхөө юм биеийнхээ хүч чадлаар мөнгөө олоод тэгээд төлбөрөө төлөөд солонгос хэл сураад хүний ингээд хүсэж мөрөөддөг газар нь хүсэж мөрөөддөг тэр ажлыг ингээд хийгээд тэр хүсэж мөрөөддөг одоо мэрэгчлэр нь сураад ингээд өөрийнхөө хүчээр энэ бүхнийг бий болгож байгаа учраас эсэргээрээ тэндээс амар тийм жинхэнэ нэг тийм гоё амт мэдрэгддэг юм байлээ. Ингээд би ингээд чадсан шүү. Өөрөө амар хүчтэй жалцсан шиг. Тэгээд тэр чинь би хүч чадал чинь ингээд нэмэгдэж байгаа тэр ингээд юугаараа юмыг ингээд хүлээж авахын ч амар өөр болдог. Хүмүүс ингээд алдаа дутагдaltaй хүн байдсан байна. Хичнээн сайн ингээд өөрийгөө айгүй мундаг гэж бодож исэн ч гэсэндээ би бол ингээд хинч биш байсан юм байна. Тэгээд би яг ямар зантай хүн, надад яг ямар нөөч боломж байгаа юм. Би чинь ийм магадгүй юм ухаан гаргаж чаддсан бэ шүү дээ. Би ийм хүнийг бас ингээд хүндэлдэг, хайрладаг зан надад байсан юм байна гэдгийг яг тэрний ганцаараа өөрийнхөө амьдралын төлөө, сурахын төлөө яг тэр зарцуулж исэн тэр цаг одоо бодоход надад хамгийн хэрэгтэй бөгөөд хамгийн гоё цаг байсан юм шиг санагддаг. Хамгийн их ухаан сонсох. Тэндээс л яг ингээд өөрийгөө ингээд навс буулгаад яг тэндээс л жинхэнэ сувд сурна гэж хин юм бэ гэдгийг аюу тийм ирж хайж олж эхэлсэн цаг гэх юм уу? Яг наадах дээр чинь нэг юм хинч биш байж үзэх хэрэгтэй юм шиг байна. Нэг амьдралдаа нэг хэрэгтэй гэж одоо олон удаа. Яг өөртөө яг би чинь амар мэдрэх чинь дандаа л ийм урилга залгалгаар ингээл найр наадам дээр очдог тийм үү? Одоо наадам дээр бүжиглдэг төрсөн өдөр ч юм уу ийм найран дээр дандаа юм очдог. Тэгээ дандаа тийм газар чинь нөгөө хүлээж авч байгаа хүмүүсийн уур амьсгал шал өөр штеп. Та ийшээ суу бүжиглэж ирсэн хүн үү бүжигч нь үү ийм юу хөө идхүү ийшээ суу ямар гоё юм гэдэг нэг юм дандаа ийм мартаалын урмын үг сонсдог байсан нөгөө тайзан дээрээс ийм алга ташилтан дээр буугаад ирсэн хүн чинь солонгос нөгөө шал арчиж марчаад жарлан морлоо ингээд угааж явахдаа яа би юу хийчихвэ гэх юу хийгээд байгаа юм бэ гэдэг бодол айгүй төрдөг байсан. Гэтэл яг тэр үедээ л ингээд за би энийг хийчих юм бол би ингээд төлбөрөө хийчих штэ төлбөртэй байна гэдэг чинь би мэрэгжил боловсрлоо дээшлүүлээд ирээдүйд ингээд би болох өөрийнхөө төлөөл би хийж байгаа штэ гэдэг тийм нэг жоохон утсал намайг айгүй нэг хичээр суулгаж айгүй олон юм давж гарахад тусалсан. Би бас яг кино урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн байхгүй юу? Бас урлагийн уулан төгссөн. Тэгээд Солонгост ирээд яг л хоёулаа яг энэ уул айгүй төстэй байхгүй яг ингээ урлагийн хүмүүс байгаа байхгүй. Гэхдээ яг ингээд Солонгост ирснээс хойш би одоо ингээ 10 жил өнгөрцөн байна шүү дээ. Тэгээд би энэ хугацаанд ерөөсөө мэрэгчлэрээ нэг ч ажиллаагүй, мэрэгчл баг мартсан. Мэрэгчлийг хэлгээж мартсан. Юу идгээж, юу хийх гэж сургууль тэр олон жил сурснаа ч мартсан. Тэгээд одоо ингээд сая хинч биш гэдгээ ингээд мэдрэхээр энэ 10 жилийн хугацаанд би хэд хэдэн удаа яг хинч бишээ мэдэрсэн байхгүй юу? Яг ингээд мэдрээл ганцаараа бүр ингээд
уйлаад сууж исэн үед надад ингээд хит байгаа аахгүй. Одоо хүртэл ингээд энэ тухай ярихад ингээд шар хор буцлаа л те ингээл те. Гэхдээ би тухайн үед бол өөрийгөө ингээ явна гэдэг хүн маргааш юу болохыг мэдэхгүй шүү дээ. Маргааш юу болж хин яаж амьдрахыг хизээч мэдэхгүй. Магадгүй би энэ орчлонгоос ингээд бүр явчих магадгүй хамгийн аимшигтэй тийм болохоор тухайн үед бол айгүй гоё амгалан гоё залуу нас бол байсан байгаа байхгүй. Одоо би ингээд сургаалаа төгсөөл алан те би ингээл ста кино ингээл те тэгин ингээл явж исэн чинь яг чиний хэлсэн жишээлбэл би ингээл жарлаа угаагаал те шал угаагаал те ингээл яг тэр амьдралтаа ингээл нүүр туссан чинь би ингээл өөрийнхөө үеийн ингээд бусад тэр хамт сургууль төгссөн найз нөхдөйгөө ингээл хараад дүүнрийгээ эгчнэрийг ахнарыг ингээл харахаар бүгд амар гоё карьертэй ингээл лаг мундаг яваал те ингээл болоод байгаа юм шиг миний нүдэнд аяга гоё харагдал. Гэтэл миний амьдрал юу юм бэ? Би яагаад энд би юу хийж байгаа юм бэ? Би ингээд ингэх гэж сургууль би төгссөн юм уу? Би ингэх гэж ээж аавынхаа тэ 40 жил ингэж хөдөлмөрлүүлж би ийм эцэс ингэж амьдрах гэсэн юм уу гэл яг ингээл өөрийгөө ингээл буруутгаал яг тэр сэтгэл готрлын үе гэх юм уу хаашаа Солонгост ирсэн нэг ихний хэдэн жил бол давдаг штэ хүмүүстэй яг хүнд загнуулаад те хараалгуулаад ингээл юу буруу хийснээ мэдгүй загнуулах ч хамгийн амар штэ те хичээгээд атал загнаал гэдэг те тэгэл ингээл ойлголцохгүй соёлын ялгаанаас ахуулаад ингээл ойлголцохгүй ингээл нөгөө хүнтэй инээж харьцаж чадахгүй манайхан ч нэг тийм штэ юм амар эготой ирдэг штэ анх. Эготой ирэл хүнд долгонж чадахгүй зангаасаа боллоо эдэргээл тэрнрүүгээ буруугаач гэл яг үнэндээ одоо ингээд харахад бол яг чиний хэлдэг нь харилцааны соёлгүй л байсан байгаа хгүй долгонохтой биш хүнтэй гоё ингээд инээгээд харьцаад өгдөж чадахгүй хүнээс мэд мэдэж чадахгүй ингээд бүгд ингээд пужукэ одоо ингээд дотоо ирсэн л одоо ингээд бидрийг айгүйх ингээд хэцүү байдалд өөрсдөө ингээд буцаагаад оруулдаг. Тэгээд энэ уналт дундаас л өөрийгөө зарим нь олж авал зарим нь бол бүр ингээд унаа шантраад ишиг шиг гэдэг ингээд нутаг буцдаг ч юм уу. Ийм тохиолдлууд гардаг юм шиг байна тий. Энэ хугацаанд ингээд ажиллаж байхад ажлын хүнд хэцүү ингээл авч тулаад тэгэл гоё хантайгаа учирсан байж тээ. Хантайгаа учраас Солонгост ирснээрээ чи айгүй олон зүйл чиний амьдралд өөрчлөгдсөн байж тээ. Тэр талаараа гоё яриул, гоё зүйлүүдээсээ, гоё дурсамжуудаас яриач Солонгост ирсэн дараа юу өөрчлөгдөв вэ? Тийм Солонгост ирээд яг түр ярьсан шиг сургууль сураад тийм бас нөгөө өөр мэргэжлээ айгүй өөрчилж сурсан. Менежментээр удирдлагаар төгссөн. Тэгээд яг өөрөө яг нөгөө нэг юунд туртайгаа айгуу тийм эргэлхийлсэн жилүүд байсан байхгүй юу. За надад нэг юм бодол байсан. За бүжигчин гэдэг мэргэжил бол угаасаа залуу насных. Тэгэхээр одоо тэр үед чинь би нэг 28 тайсан юм уу? 25 тайсан юм уу? Тэгэхээр нэг удахгүй нэг ингээд бүжиг тайзан дээрээс өөрөө голодоод ирэн тий. Тэгэхээр нөгөө хийж чаддаг байсан юм аа хийж чадахгүй ч юм уу? Эсвэл тэгээд доороос зөндөөл амар хурдан хүүхдүүд нөгөө юм 16 7-тай бүжиг шиг гарч ирдэг тийм өрсөлдөөн ихтэй мэрэгжилэхгүй. Тэгээд яаж явахдаа би арийнхаа тийм үү дараагийнхаа одоо амьдралын хүчлэгийн юмыг айгу бэлтэндэ гэж дотроо айгу боддог байсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө нэг юм маркетингийн менежментийн чиглэлээр айгу юм сонирхолтой санагддаг байсан болохоор энэ чиглэлээр ингээд суралцаад тэгээд тэрний хажуугаар ингээд давхар өөрийгөө хөгжүүлээд зөндөө ингээд нөгөө Солонгосын нийгэмд бас тасгаж айгу удаан бас байсан. Хүн болгон л ер нь тэгдэг баг. Яг ингээд яг ямар санаатай яг ингээд үг хэлээд байгааг мэдгүй. Адилхан Солонгосоор яриад ингээд ойлгоцоод байгаа мөртлөө цаад хүний яг юм юу хүсэж хэлж байгааг мэдгүй. Тэр айгу ингээд надад айгу хэцүү санагддаг гэсэн байхгүй юу? Болж ийн гэж үнэхээр магтаад байгаа мó эсвэл болохгүй байгаа болохоор намайг магтаад байгаа мó эсвэл энэ хүн би ажлыг ингээд сайн хийгээд цаашдаа ингээд өсөн дэвшгийн чадвартай байгаа учраас надад загнаад байгаа мó эсвэл би үнэхээр муу хийгээд байгаа болохоор загнаад байгаа мó гэдэг ийм нэг юм цаатлын нөгөө юм ойлгож чадахгүй айгуу тийг нэг тасаж чадахгүй байгаадсан. Тэгээд нэлээд удасны эц тэрнийх нь ялгааг ингээд олдог болоо тийм үү. Зарим хүмүүс чинь нэгддэг штэ. Энэ хөхт ингээд айгүй юм сайн юм байна. Жохон засаад өгчих юм бол айгүй гайгүй ингээд аваад явчихад болохоор юм байна. Ажилуулчих болохоор юм байна гэсэн хүнээ илүү их загнадаг штэ. Гэтэл би тэрийг нь мэдгүй намайг л очиж загнаад ингэж хүлээж авах гээд байгаа байхгүй юу. Тэгээ нэг
тийм ойлголтыг нь ойлгодог болоод тэгээд ганцаараа ирсэн хүн чинь нөхөртэй болоод хүүхэдтэй болоод одоо тэгээд яг нэг юм мөрөөдчихсэн ажиллаа хийж байгаа гэх юм уу? Миний хувьд болохоор Солонгост яг мэргэжлийн эзэмшээд тодорхой хэмжээний санхүү хөрөнгө оруулалт цаг хугацаагаа зарцуулаад Солонгост ингээд боловсрол эзэмшсэн учраас энд нэг юм офс яг ингээд ажиллахын юмсан Солонгосудаас айгүй их тийм сурах юм байдаг да. Сургууль дээр ингээд сурсан юмнуудаа яг ингээд ажил дээр гараад Солонгосын одоо ажлын офисын ийм соёл яг ямар байдэм бол сураад авах юмсан гэж айгүй нөгөө төгснөхийн дараа их бодож исэн байхгүй юу. Тэгээ яг л тэр нөгөө хүснээрээ Солонгосын компанид ажиллаж ийн тэгээд сурах юм амар их байгаа. Тэгээ одоо ч гэсэн бүр ингээд өдөр алгаа айгүй их ингээд сурж байгаа. Тэгээд азар айгүй сайн захиралтай, сайн хамт олонтой ингээд учирсан таарсан болохоор их олон зүйлээ ингээд сураад авах юмсан бас өөртөө ямар нөөц боломж байна. Тэрийг ингээд хийх юмсан гэсэн айгүй гоё тийм өрөөдлөө одоо биелүүлж байгаа болохоор ажлаа айгүй гоё дуртай хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө Солонгосч тэр нөхөртөөч тэр хадмаавч хоёр манай аавч хоёртоо ч гэсэн аюул тийм талархалтай амьдарч байгаа гэх юм. Тэр чинь ямар гоё бахархмаар юм бэ. Хүмүүс нэг ер нь нөгөө нэг менежмент биш хувь хүний хөгжлийн номнууд ингээ нөгөө там мөрөөдөлтэй бай гэд ингээд хэлээд иддэг штэ. Аюу хөвчгцэн байдаг штэ. Тэгээд тэрийг нэг сайн ойлгохгүй байсан. Тэгэхэд яасан чинь яг ингээд 30 хүрээд яхахлаар мөрөөдөлтэй хүн амар ховор идэм билээ. Би ингээд найзуудтайгаа ч юм уу тодорхой хүрээлэлтэйгаа ингээд ярихаар 30 гарсан хүмүүсээс ингээд мөрөөдөл чинь юу вэ гэхээр мэдхгүй байгаад идэг. Нэг юм хариулт нь зүгээр л ингээд энгийн нөгөө өдөр тутмын юмнууд болчт юм билээ. Дожиглол гэр бүлтэйгээ хүүхдээ сайхан хүмүүжүүлэхийг хүсдэг, сайхан л гэр бүлтэй байхыг хүсдэг. Энэ чинь болохоор мөрөөдөл биш байгаад байгаа байхгүй юу? Энэ чинь шаардлага байгаад байгаа байхгүй юу? Амьдралын шаардлага. Хүүхдээ сайн хүмүүжүүлэх, сайн гэр бүлтэй болох, сайхан ажилтай байх чинь зүгээр амьдралын хүний шаардлага байгаад байгаа байхгүй юу? Мөрөөдөл гэдэг юм чинь шал өөр юм байгаад байгаа байхгүй юу? Баг ахтаа би юу мөрөөддөг байсан? Эсвэл чиний зан арин шин яг ямар байгаад байгаа. Тэрийгээ чи цааш нь яаж ингээд тэр давуу талаа бусдад тэр давуу тал чинь яаж нөлөөлөх ёстой юм гэдэг чинь хүний мөрөөдөл байгаад байгаа байхгүй. Тэгээд том мөрөөд гэдэг нөгөө юм дэлхийн амар том одоо лектрүүдийн үгийг тэгэхэд л би ойлгосон. Хүн ингээд том мөрөөдөлтэй байх юм бол тэр лугаа ингээд багаар өөрийгөө ингээд хөгжүүлээд идэм байл та. Тэгээд хөгжүүлээд явах дундаа одоо байгаа төвшин чинь аль хизээний ингээд архицсан байд юм байна. Заавал тэр орой дээр нь гарахгүй ч гэсэндээ дундаж төвшинд нь чи ингээд аль хизээний хүрсэн байх юм бэ лээ. А тэгхгүйгээр би ямар нэгэн мөрөөдөлгүй ингээд урсгалаараа байгаад ах юм бол би ингээд архихгүй яг эндээ л байгаад ах юм бэ лээ. Тийм болохоор би залуучууд гэлтгүй ерөөсөө бүх хүмүүс л аюу тийм мөрөөдөлтэй байгаасай, мөрөөддөг байгаасай гэж ингээд хэлмээр санагдчих. Биш тэгээ зоригтой тэгээ тэрийг гоё заавал ингээд гоё халуун зоригтой залуу байхдаа заавал тэрэндний хүрдэг юм шиг хүн болгоны амьдрал амирууш зарим хүмүүс шин 50-тай 60-тай да амжилтанд хүрсэн хүмүүс зөндөл ирдэг шүү дээ. Тийштэй байгаа шүү дээ. Тэгээ бас сая чи нөгөө 30 хүрээд гэсэн чинь 30 хүрээд хүртэл өөрийгөө юунд дуртайгаа мэддэг хүмүүс байдаг шүү дээ. Юунд дуртайгаа олоогүй гэтэл чин 18 20-тэй 20-тэй хүүхдүүд чинь 30 настай өгшин санагдаад байгаа шүү дээ. Одоогийн хэлгээр бол тий юу вэ 30-тэй одоо баг хөшөө анаа мэнэ гэлтэй гэтэл нөгөө хөшөө анаа ах нарын насан дээр очихдоо чи өөрөө гол нь өөрийн гэсэн юунд дуртай ямар зүйл чи зорих гээд байгаа олоогүй байх вэ тий олоогүй байх вэ тэр айгүй чухал юм санагдсан. Хөө амьдралынхаа туршид ер нь юу хүсч мөрөөддөг алах нь тэгээ тэрийг олчих юм бол нөгөө чиний яриад байгаа очих зорилго айгүй тодорхой болчих шүү дээ. Юу мөрөөддөг айгүй сайн мэддэг болчих. Би жишээлбэл өөрийгөө амар юу дуртайгаа амар мэддэг байсан шүү дээ. Сая би энэ ажлыг хийхдээ хүнд юм тайлбарлах айгүй дуртайгаа мэдсэн амар инээдтэй. Ингээд харин тийм тийм надад ч ингээд айгүй олон юм чилгээнүүд чинь ингээд яг нэг юм бүгжаап өгдөглээ юм жоохон ойлгоход жоохон юм яг мэрэгжлийн юмыг ойлгоход жоохон
хэцүү штэ тэг нэг юм. Төвхтэй штэ. Нэг ингээл мэрэгжлийн хэллэгээр нь яриад ах юм бол хүн нэг ойлгохгүй штэ. Тэгээ би хүнийг хүмүүсийг ингээд аль болох хялбар ойлгох талаас нь жоох ингээд өөр болгоод нэг юм хэлдэг байхгүй юу? Тэгэнгүүт хүмүүс айгүй сайн ингээд ойлгодог байхгүй юу? За ингээд ийм чулуун лам гэдэг чинь ийм болохоор ингээд та дараа нь ингэж болно ингээд жоохон хялбарчлаад тайлбарчаад хүмүүс яг ингэж одоо яг ингээд ойлголоо чи ямар сайн тайлбарлалт ингээд тэгээд байхгүй юу? Тэгээд хүнээс тийм ингээд жоохон юм хэцүү юм их ч юм уу ойлгохгүй байгаа юм амар амархан ингээд тайлбарлаж өгөх дуртай юм билээ. Би өөрөө тэрнээс айгүй юм ад жаргал мэдэрт юм байлээ. Амар синэттэй. Ямар гоё. Тэгэд чи түрүү хэлсэн штэ ингээд нөгөө би өөрийнхөө дуртай зүйлийг ингээд хүнд юм тайлбарлах гэдгийг олсон гэд тэ. Тэгээд энэ ингээд дуртай ажиллаа хийгээд ингээд хүсэж байгаа зүйлээ хийгээд амьдрах хамгийн гоё штэ. Ядарсан ч тэр ингээд гоё ядрал байгаа л тэ ингээд тий ажилдаа дурлна гэдэг угаасаа амар чухал шүү дээ юм дээ. Аяг угаахтаа өөртлөө дурлаж угаах хэрэгтэй таа шүү дээ. Тэгээ тэрнээс ингээд үүдээ тасаахад чи энэ хугацаанд ингээд хүмүүсийн гоё ингээд амны хүндийг хасчлаа тий гоё хүмүүст ингээд тус олж шүү дээ. Нөгөө талаараа ингээд эрүүл мэндэд нь гоё чи ингээд дэм өгж байгаа байхгүй. Энэ одоо хугацаанд сэтгэлээс гардаггүй нэг гоё өөрчлөлөгч байсан болоо ингээд бүр тэр хүн тэгэхэд гисэндээ надад нэг юм гоё үг хэлсэндээ ч юм би тэгэхэд үнэхээр ингээд сэтгэлээс аюу гой тусалсан даа ч юм уу тэ нэг сэтгэлээс гардаггүй үйлчлүүлэгч саяхан байсан нэг юм ах ирсэн. Гэхдээ нэг тийм жоохон бусдаас юм өөр хүн нэг тийм жоохон хүүхэд чиг амар тийм юм сониуч нэг тийм хөөрхөн хүмүүс байдаг штеп. Байдаг штеп. Нэг одоо жишээлбэл манайх ингээд нөгөө имчилгээ хийх хүмүүсийг яг өөрийнх нь шүдийг яг ингээд хийгээд өгөөд за таны шүд чинь яг энэ байна. Энэ шүд чинь ийм байна гэдээ өөрт нь ингээ харуулж агаад энэ шүдийг чи одоо татнаад төлнө гэдэг ингээ харуулж агаад хийдэг байхгүй энэ ингээ он сартаагаад нэртэй. Тэгээ яг энэ шүдийг ингээ харуулад таны шүд энэ байна гэсэн чинь хөөх ямар сони энийг чинь би ингээ дурсгал олгоод авч болохгүй гэ. Тэгээд ингээ манай эмчилгээг давуу тал нь болохоор зөвхөн ингээ ганцхан эмчилгээ нийнхэн зөвлөгөө өгөх биш. Ерөнхийдөө ингээд компьютер дээр нэгэн л ингээд том зургийг чинь ингээд авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр анх юунаас болж одоо шүдний чинь өвчлөл ихэлсэн. Яг юу яагаад байгаа учраас энэ шүд чинь хорхооцсон гэдэг чинь бүгдээрээ шалтгаантай яд юм лээ. Зүгээр шалтгаангүйгээр шүд ингээд хорхооддггүй, мууддггүй байгаад байгаа байхгүй. Тэгээд шалтгааны айгуу сайн хэлээд цаашдаа одоо та ингээд эмчлүүлэх боломжгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө ийм юмнаас болж таны ингээд шүд чинь ингээд муудсан учраас энэ дараалалаар эмчлүүлвэл та эмчлүүлээрээ цаашдаа ерөнхийдөө ийм юмдаа анхаараарай гэдэг айгуу сайн тайлбарлаж хэлж өгдөг байхгүй манай Вонжаны одоо ерөнхий тэгсэн чинь тэр ах ямар гоё тайлбарлалт юм бэ би бүр амьдралдаа ийм ингэж гоё ингэж тайлбарлаж байгаа юмыг би ерөөсөө үзээгүй би зөндөө олон шүдний имлэг орж үзсэн Америкт хүртэл би ингээ очиж үзсэн Солонгосч би зөндөө очиж үзсэн танах шиг ингээд тайлбарлаж байгаа чам шиг ингэж ойлгомжтой хэлж байгаа хүн ерөөсөө таараагүй ямар гоё юм бэ миний охин гэл тэгээд би бистаа нэг амар гоё юм бэ ингээд маргааш бүр их нэрийгээ дагуулж ирээд тэгэж гоё ингээд сэтгэлээсээ ингээд ажиллаа хийдэг чинь ёстой гоё юм шүү гэд тэгэж хэл саяхан нэг ах тэгэж хэлээд явсан. Яа угаасаа нэг гоё үг ингээд сонсох гоё урмын үг сонсох үнэхээр гоё шүү дээ. Ажиллаа ингээд гоё чин сэтгэлээсээ хийж байгаа нөхцөлд яг нөгөө хүний яг үнэн гоё юм реакц орж ирэл тээ. Баярлалаа мэрсэн талхарсан үг сонсох гоё гэдэг хата. Тэгээд хамгийн сүүлийн нэг асуултаа асуугаад ерөөхдөө ярилцлага өндөрлөе гэж бодлоо. Тэгээд одоо бас нэг яг чухал асуух хэрэгтэй нэг асуулт үлдчихэж байгаа байхгүй. Энэ маань жирэмсэн үедээ одоо нөгөө шүд асуудалтай байгаад идэг штеп. Зөндөө олон пост харж байсан байхгүй. За би одоо ингээд дутхгүй төрөх гэж байгаа эсвэл 6 сартай 7 сартай тий. Одоо энэ шүд өвдөд энэ яах вэ? Эм ууж болохгүй байгаад идэг. Одоо би яах вэ гэдэг тий. Энэ тал дээр жирэмсэн ээжүүд ер нь тэр нөхцөлд яах хэрэгтэй юм. Мэдээж ингээд ахуулж чадах болохгүй, ууж болохгүй тэр нөхцөл одоо төрөх төгсөн ч юм уу ээжүүд маань яавал одоо өвчний жоох ингээд намдаах ч юм уу арга байдаг болоо. Нэгдүгээр солонгосчуудын хувьд болохоор жирэмслэлтэй айгу төлөвлөдөг штеп. Төлөвлөдөг учраас жирэмслэхээсээ 6 сарын өмнө ч юм уу жирэмсэн болохоосоо өмнө нөгөө шүдээ үзүүлээд эмчилгээгээ хийлгэж агаад дараа нь жирэмсэн болдог байгаа байхгүй төлөвлөлттэй. Манайхны хувьд бол жоохон тэггүй штэ.
гівгийн л одоо 2 зураас мураас гараад идэв шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө яг жирэмсний эхний 3 сард болохоор ямар нэгэн тийм эмчилгээ хийлгэж болохгүй. Харин 4 дахь сараас нь бол угаасаа төрөх одоо юу гэж байгаа нөгөө үзлэг хийдэг эмнэлгүүд одоо эмнэлгүүд маань төрөх эмнэлгүүд маань 4 сартаагаас шүдний эмнэлэг ороорой гэж зөвлөдөг юм байлээ. 4-өөс 6 сарын хооронд бас нэг жоохон аюулгүй үе байдаг юм шиг байгаа. Яг тэр үеийг нь тааруулаад шүдэг ялс эмчлүүлээд аваарай гэж тэгж зөвлөд юм билээ. Тэгвэл шүдний эмнэлэгтээ би одоо бие давхраа. Тийм учраас одоо өвчин амдаах тариа хийх болвол тунгийн яг нөгөө жирэмсэн үний юм тунгаар хийгээрээ. Тариа нь баг зэрэг өөр одоо бие давхар хүний одоо өвчин амдаах мэдээ алдуулах тариа нь арай өөр тарианууд байд юм байл л дээ. Тэгээд тэрийг хийх юм бол тэр тариаг нь хийлгээд тэгээд өвчтэй шүдээ бол янзлуулж болно 100%. Хитрхи бүр нөгөө нэг төрх төгсөн байх юм бол бас боломжгүй. Одоо эмчилгээ хийх боломжгүй болчтой юм байлээ. Тэр үед болохоор бүр нэг яаралтай үнэхээр нөгөө өвдөд байгаа л ямар ч арга байхгүй шүү дээ. Одоо баг тунгарч болохгүй тариагийн тарьж агаад авах шүдийг нь бол аваад эмчлэх шүдийг нь бол эмчилнэ. Бүр болохгүй гэж байгаа юм бол биш. Зөвхөн урагт жоохон эрсдэлтэй байж магадгүй гэдэг утгаараа сэргийлж нөгөө хийдэггүй байхгүй юу? Тэгэхээр бүр нэг болохгүй байгаа бол ер нь эмнэлэгт очсон тийм өвдөд яваад ээж болохгүй учраас ялангуяа нөгөө шүдний өвчлөл чинь бактерийн өвчлөл ахгүй юу. Тэгэнгүүт одоо шүдний язаар дээр нь үнэхээр айгүй тийм өрөвсөл үүссэн. Тэгээд өрөвсөл нь удах юм болвол эн чинь гамрит болно, чих одоо толгой тарих одоо ийм шүдний өвчлөлөөс болоод менингит төр хүртэл тусдаг тийм тохиолдол байдаг юм билий. Тийм учраас удаан тэгж өрөвсөлтөй шүдтэй яваад иж болохгүй. Ирээд эмчлүүл. Тэгээд бас нөгөө сая хэлж шít солонгосчууд болохоор төлөвлөдөг гэдтэй. Ер нь бас манай сүүлийн үеийн бас ээжүүдсэн төлөвлөлөөд бас тэгдэг болсон л да би тэрийг үгүйсэхгүй. Гэхдээ төлөвлөхийн нөгөө давуу тал нь тэр шít өөрөө те. Ер нь ганц шүд гэлтгүү одоо жирэмсэн болохоос өмнө бие бэлтэх айгуу чухал болчиход байна шít. Тэгэхээр тэр бас нэг учиртай байхаа тий одоо ялангуяа шүдэн дээр хоёлын ярьж байгаа штэ төрсний хүүхдэд ер нь нөлөөлдөг юм болов хүүхдэд ч нөлөөлнө жирэмсэн ээж ч нөлөөлнө ялангуяа төрсний дараа шүд айгуу муудж байгаа зү тэгж мэддэг тий штэ шүд айгуу сийвддэг болчихдог нөгөөсөө ингээд зуултан суларчдаг тэгээд айгүй хурдан чулууждаг, тэгээ хорхоодчдаг. Энд чинь юу вэ гэхэлэр кальцийн дутагдал дааврын юм өөрчлөлт байгаа байхгүй юу? Тэгэхээр яадаг вэ гэхээр 6 сартаагаас нь өмнө нөгөө жирэмсний витаминуудыг чи өөрчлөл ингээд 6 сартаагаас нь өмнө ууд юм байлээ. Нөгөө фолийн өвчлөлийг чинь ч гэсэн 6 сартаагаас нь өмнө эсвэл жирэмсэн болохынхоо жилийн өмнө фолийн өвчлөл ууж иж нөгөө ураг маань ирүүл ямар нэгэн өсөлтгүй өдр болохгүйгаа зүрхний цохилтын хэвийн байдаг. Тэгээд нөгөө витамины хувьд болохоор яг жирэмсэн байхдаа амар их витамин уугаад ахаар шүдтэй төрдөг шүү гэд манай эмч бүр яг тэгээдсэн аахгүй юу. Нэг бол амар том хүүхд төрүүл жинтэй олчаад нөгөө толгойн багтахгүйгаа төрж чадахгүй юм төрхийн өндөрлөл болох гэдэг шүү. Тэгэхээр дураараа ерөөсөө ямар ч витамин ууж болохгүй шүү гэж надад аюу сайн санал шилжижсэн. Ээжүүдэд бол угаасаа айгүй хэрэгтэй мэдээлэл шүү дээ. Ер нь ээжүүдийн групп дээр явж л ядсан шүү дээ. Одоо тэдний сартаа юу уух вэ? Уух ёстой юм шиг. Заавал уух ёстой юм шиг. Тэ заавал нэг уух ёстой юм шиг. Тэгээ бас эцэст нь ингэж хэлэхэд бас тэ нөгөө ээжүүдээс тэгдэж шүү дээ. Одоо ингээд одоо хүүхдийн биен дээр ийм юм туурчлаа, ингэчлээ, ам нь ингээ өвчлөө, энийг яах вэ гэж дандаа нэг группээс суугаад идэг. Мэдээж асуух нь зөөлтөө ингээ туршлагатай ээжүүд байгаа. Гэхдээ солонгост байгаа ээжүүдтэй ер нь яах вэ? Битэрийн зүгээс зөвлөхөдтэй ер нь эмнэлэгт нь очиж байгаарэ гэж хэлгээд байгаа шүү дээ бас тий. Мэддэг чаддаг хүн дээр нь очиорой. Ер нь юу ч байсан гэсэн тий ханиадч байсан, халуунч байсан ер нь л заавал нэг хүн одоо бүх кейсүүд өөр шүү дээ. Тэдний хүүхэд нэг өөр, манай хүүхэд нэг өөр учраас яаралтай л биш бол ер нь заавал эмнэлэгтийн хандад сураарэ ээжүүдээ. Тэгвэл хүүхдээ хүндрүүлэхгүй шүү те. Хүндрүүлэхгүй. Хүүхдээ төлөө гэхдээ ээжүүд бол юу хиймэлээ. Хүүхдээ хүний нөгөө сэтгэх хүч нь бүр тийм сони юм билээ.
Шал өөр. Шал өөр болчихдог. Яаж өөрийгөө ингээд гаргаа тавьчихдаг мөртлөө хүүхдээ л ерөөсөө бас тэгдэг юм л амар санаа зов. Яаж юм гэдэг юу би нэг жоохон одоо телевизээр нөгөө National Geographic гардаг штэ. Тэрэн дээр ингээд антны ертөнц гардаг штэ. Тэрэн дээр одоо ингээд нэг жижигхэн амтан өөр төлрөө нь ингээд арслан дайрж хахад арслангийн өөдөөс ингээд зоригтойгоор ингээд дайрч чаддаг штэ. Тийм үү? Тэр чинь харваачийн биеийн харьцааны эрс тис байхад чинь ингээд хүүхдээ хамгаалахын тулд ингээд араатныхын зам нь ингээд хүч мүч тийм юм ингээд бодлохгүйгээр ингээд шууд дайрдаг штэ. Яг тэр чинь ээж хүний л заа юм байлээ тэр чинь. Хүүхдийнхаа төлөө бол бүр ямар ч юутай ч ингээд тулахад ийм бэлэн тийм амар ирмэрэнгийн зориг гадыг байлээ хүнээс. Би ялангуяа нэг алхнаа сувтаа би яасан гэсэн чинь яг ингээд жоохон төрөлцсөн нэг хүүхдээ ингээд хөхөлээд ажид дөнгөж хөхөлж ингээд унтчихсан чинь нэг шумал гэдэг байхгүй юу? Жишээ гэсэн чинь амар жижиг шумал. Шумал ирэл яг миний хүүхдийг хадчихдаг байхгүй юу? Тэгсэн чинь бүр ингээд дотор зүрх сэтгэлээс бүр тэрийг бүр ингээд амар алмаар тийм төрж байгаа байхгүй бодол ингээд төрж байгаа байхгүй. Зүгээр намайг бол хадчихлаа гэдэг манай нөхрийг хадчихлаа гэдэг хэнийг ч хадчихлаа гэдэг. Тэгтэл миний шүүгээ хөөхтийг хадж байгаа шумуулыг зүгээр барьж аваад зүгээр халамар санагдчихэв. Яг энийгээ би нэг дүүтэйгээ яг цагаан төрсөн дүүтэйгээ хуваалцсан чинь манай дүү хаяг хажуунаас сонсч ирсэн бүр мөчлөмөр санагддаг те нэ гэд. Ямар алаас. Тэгээд би National Geographic дээр тэр араатны эсрэг өөр хүүхдээ хамгаалахын төлөө дайрдаг жижигэн амьтдуудыг аягүй сайн ойлгосон. За. Тэгээд угаасаа ээжүүдээс бол хүүхдийнхаа төлөө л та ямар ч хүч угаасаа гарна. Сэтгэлийн хүч угаасаа өөрөө амар байгаа шүү дээ бид нар чинь. Хүүхдээ хамгаалах гэдэг. Шумуулыг бол зүгээр мөчлөн. Яа, амар. За, ирчүүд сонсол айх үедээ энэ амар юм бэ хүүхдүүд ч яасан. Багчмаар санагдаад байгаа юм. Тэ. Ирчүүд нэг хүүхд мөхтэй шумбал шиг оролтын хаа. За тэгээд дуусах нь вэ штэ та нар. Яа, инээдтэй байсан. За тэгээд ой хүчлээ. Байлаа чамтай ярилцсан. Тэгээд хамгийн гол нь миний хэлэх төртөө бас өөрөө байнга боддог зүйл ахгүй одоо ингээд алтан цагаасаа тий чамд айгүй үнэтэй цагаасаа ингээд над хумслаад тий надтай гоё ярилцаад ингээд гоё бүр нэг гоё чинээдцээ хоёр хүн шиг тий гоё найзууд шиг ингээд гоё байсан баярлаа. Айгүй гоё мэдрэмж авлаа. Тий би ер нь тэгээд байгаа сүлээд нэг хүнтэй ярилцахаар амар гоё нэг олдцсон айгүй гоё ингээд хүмүүсээс амар гоё энерги мэдрээд байгаа байхгүй айгүй гоё зүйл мэдрээл тэгэл болж исэн зүйлүүд нь яг ингээд зүрх сэтгэлээрээ мэдрээд адилхан зүйлийг адилхан гээд өөрийг нь ямар сони ертөнцөө гэдэг ингээд айгүй олон зүйл таньж мэдж байгаа. Тэгээд тэднийх нь нэг байлаа бас хизээч мартагдахгүй гоё дурсамж надтай үлдээлсэн. Баярлаа. За чамд ч гэсэндээ амжилт хүсье. Гоё зүйл эхлүүлээ. Тэгээд бас тодорхой хэмжээний хэсэг хүмүүс ч гэсэн хэрэгтэй зүйлийг өгч байгаад баярлаа гэж хэлье. Тэгээд магадгүй энэ хичээрээ өсөөж хааштай олон жил хийгээд магадгүй кино олохыг ч үгүйсэхгүй шүү дээ. Төрөө өөрөө ингээд кино хийн гэд боддог байсан гэж хэлжсэн шүү дээ. Магадгүй тэр хүсэл мөрөөдөл чинь ч гэсэн байгаа. Тэгээд цаашд нь улам гоё өсөж дивжээж олон хүмүүс үүсэх болтугай гэж хүсье. Окей. Баярлалаа. Moving too fast, moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants.